Огцом ингэж жинг одоо дайралт хийгээл те. Жингээ асгаар шууд хоолоо асаал. Эсвэл хоолоо асаад нэмэх нь гинт тасгал хийгээл гэдэг ч юм. Тэгээд эрэнгүүд нөө хоол асж байгаа учраас бид нарт амин нөө хэрэгцээтэй те намайг амьдруулж байгаа хэрэгцээтэй шимт бодисууд маань дутагтаад ирж. Тэрийгээ дагаад дархлаа маань унж ирж. Андашгүй ингээд хамгийн наазахын шиг хомхоодлоод тийм ээ. Нүд хөхөртөг. За нөө хоолоо асаад ирлээ хүн ингээд өсөөд ирэхлээр нэг цухалддаг те стресстэй ялангуяа эрэгтэй хүмүүс их ажиллагддаг л та. Эмэгтэй хүн ч гэсэн ялгаа. Тэгээд стресс учирч байна шүү дээ. Тэгээд стресс учраад ирснээсээ болоод ядардаг, нойргууддаг, хотоод өвддөг гэдэг ч юм те. За сайн байцгаана. Өнөөдөр подкастын шинэ дугаар танд хүрэхэд бэлэн болсон байна. За та подкастаа үргэлжлүүлээд үзэхээс өмнө манай сувг subscribe гэсэн товч байгаа энэ дээр дарчаараа ингэснээр бид бүхний танд хүргэж бэлдэж байгаа дугаар цаг алалгүй мэдээлэл байдлаар очдог байхаа болно. Энэ танд илүү амар байх болно. За өнөөдөр бол маш чухал дугаар байгаа. Тэгээ эмэгтэйчүүд ялангуяа за жингийн жоохон илүүдэлтэй. За одоо удахгүй шинэ жил болох гэж байна. Шинэ жилийн балаажиндаа илүү бахтахыг хүсэж байгаа хүмүүсээ бол мэрэгжлийн хүний зөвлөгөөг шат дараалтаагаар эрүүл мэндийн хэм маягт оруулахыг хүсэж байгаа хүмүүсээ бол чивчээ одоо илүү гоё одоо сонсоод за машинда илүү гоё чангалаад за YouTube сувг дээр илүү гоё төвлөрөө суугаараа гэдгийг хүсэх байна. За өнөөдрийн зочин бол за хоол зүйч хүн судлалын ухааны магистр, анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн нийгмийн эрүүл мэндийн сургуулийн шимт хичээл судлалын тэнхимийн багш, сайн цэцэг багш хүрэлцэн ирсэн байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. За сайн цэцэг багш бүтээрийн өнөөдрийн ярилцах сэдэв бол бас яг эмэгтэйчүүдэд ялангуяа илүү одоо хүрэх бах. Тэгээд одоо нийгэмдэр турна гэдэг энэ одоо ойлголттой бас давхар маш их маркетингууд яваад байгаа. Тэгэхээр би аль болох энэ дээр эмч хүн турах талаар илүү ярихаас илүүгээр эхний ээжинд бүгдээрээ хоол зүйчээс яг тураах энэ хүнснүүд жин хасахад зориулагдсан хүнснүүд эсвэл турах нь өөрөө яг ямар ач холбогдолтой ч юм уу энэ талаас нь илүү асуух нь бол илүү зөв одоо дис дараалтаагаар эхлэх байх гэж бодож байгаа. За тэгэхээр хоёулынх нь өнөөдрийн сэдэв бол жин хасах хоолтын талаар. Та ч гэсэн яг сошиал дээрээ бас яг энэ талаар сургалтууд бас их ордог юм байлээ. Тэгэд яг энэ мэдээллүүдийг хараад таныг ер нь яг энэ дугаар дээр зочноор гол одоо болох хүн байна гэдэг үднээс л танд хоёул холбогдоод одоо аюу гой өнөөдөр дугаараа хийхээ сууж байгаад миний хувьд бол маш их баяртай байна. Тэгээ манай сонсож байгаа хүмүүс ч гэсэн өнөөдөр маш их азтай бас маш чухал зочныг бий уурсан байгаа. За тэгээд бид бүхэн эхний одоо яриа эхлэхээс өмнө зочныхоо ерөнхий танилцуулгыг бас одоо бас яриулдаг. Тэгэхээр энэ хүмүүс одоо хоёулынхын дугаарыг цаашаа хэр үзэх вэ гэдэг итгэл үншил бас давхар төрдөг байгаа. Тэгэхээр та одоо ямар сургууль төгсөөд одоо ямар чиглэлээр ажилласан гэдэг талаас хоёлаа яриагаа эхлэдэг. Бас одоо магистрийн сэдв одоо болохоор докторант дээр явж байгаа юм байна. Энэ талаас хоёлаа яриагаа эхлэв. За юун дөрөнд бол намайг энэ дугаартаа урьж оролцуулсан. Чамд маш их баярлалаа. Ялчгүй одоо жингээ бууруулах, турах гэдэг бол үнэхээр топ сэдв байгаад байгаа ял эмэгтэй, эрэгтэй гэлтэхгүй тийм ээ. Тэгээд бас нийгэмд тулгарч байгаа бас зарим асуудлын нэг байна. За миний хувьд болохоор Япон улсад хоол зүйчээр төгсөж ирсэн. За шинжилгээ ухааны технологийн их сургуулийн үйлдвэр технологийн сургуульд бол магистрийн зэргийг хамгаалаад одоо нийгмийн эрүүл мэндийн сургуульд болохоор докторантаар суралцаа явж байна. За энэ хугацаанд болохоор мэргэжлэр бол одоо нийтдээ 10-аад жил ажилласан байна. За энэ хугацаанд би 1-р эмнэлэгт хоол үйлдвэрлэлийн хоол зүйчээр ажиллаад за Токио 2020, Парис 2024 гээд үндэсний шүршаагийн хоол зүүн багт бол бас ажиллаж исэн. Тийм туршлагатай юм байна. Тэгэхээр юу нэ спортын чиглэлийн зугаас хоолунд ямар байх нь тэр амжилт гарах нь илүү чухал байгаад байгаа ш. Тэгэхээр энэ хүмүүстэй тулж ажиллана гэдэг чинь асар их туршлагын хоримтлуулж байгаа зүйл гэж бол би ойлгож байгаа. За тэгэхээр таны хувьд бол залуу хүн хэрнээ маш их ажлын туршлагатай хүн байна. Тэгэхээр хоёулаасаа яриа эхлэхийн өмнө ярьж байхад бол яриад байвал маш их олон ажлын туршлага танд бол байна гэж би харлаа. За хоёулаа яриагаа хэвийн жингээ тооцоо аргын талаар яриад эхлэе. Тэгээд хүн харахад энэ өөрийгөө тарган туранхайг хүн толин дараа шууд мэдэх боломж бол бас хэцүү бах те. Өөрөө тарган харагдаад байгаа юм нэ. Жин хэвийн байж бас болох бах. Энэ дүүл яагаад тийм байдгийг. За тэгээд хэвийн жингээ ерөөхдөө бид нар тооцоолох маш энгийн ямар аргууд байх ёстой юм бэ гэдэг талаар тайлж өгөөч. Тэгэхээр ер нь бол хэвийн жинг бол биеийн жингийн индекс гэдэг одоо нэгжээр гэх юм уу те. Үзүүлэлтээр бол үздэг. За энийг болохоор биеийн жинг одоо килограммаар
өндрийн квадрат метрээр буюу тий одоо жишээлбэл би 163 см байгаа бол 1.163-ийн квадратаар хуваахад тухайн гарсан үзүүлэлт маань 18-аас 24-ийн хооронд байх юм бол би хэвийн жинтэй гэж үздэг байгаа. За тэгээд цаашлаад 24-өөс 29 байх юм бол илүүдэлж जैनтэй тэгээд тархалттай гэт дахиад авчдаг. Доошоо болох юм бол туранхай тураалтай явцдаг. Хэрвээ энийг ботход жоон төвхтэй байх юм бол бид нар ярьдаг штэ тий. За өндрөөсөө 100 хасъя гэдэг ч юм уу тий 90 хасъя гэдэг ч юм уу тий. Тэгэхээр нөгөө нэг эмэгтэйчүүдийн хувьд болохоор 90 хасаад залуучуудын хувьд болохоор 100 хасаад гэдэг ч юм уу. Тэр бол хамгийн энгийн наад захын үзүүлэлт харж бас болно л гэсэн үг. Тэгэхээр одоо 170 см-тай эрэгтэй хүн байлаа гэж бодоход эндээс 100 хасгаар 70 кг жинтэй байх нь хэвэн байгаад байна тий. Тийм. Одоо нөгөө 18-аас 24-ийн хооронд байх хэрэгтэй гэхэд 70 кг гэдэг бол 23.12-тэй ч юм уу. Тэгэхээр яг хэвэн жингийн жоохон дээд хязгаарлуу дөхөж явна л гэж ойлгож болно гэсэн үг. Тэгэхээр угаасаа хүн өндөр жин хоёроо үзэх маш амархан байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр хэвэн жинтэй схемийг бол таны сая хэлж өгсөн арга бол угаасаа маш гоё энгийн арга байна. Тэгэхээр нөх метр одоо квадрат ингээд одоо би сургуульд ороод ч юм ингээд биеийн чингийн индексийн талаар ярихаар тэн зүгээр тооны хичээл орчдөг байхгүй. Ялчгүй. Уг нь амархан хэрнээ яг тэрийг анх сонсож байгаа хүмүүст бол айгүй хэцүү байгаад байгаа бол яг таны хэлсэн аргыг л хэлчих хэрэгтэй юм байна шүү дээ тий. За ойлгож авлаа. Тэгэхээр яг одоо сонсож байгаа хүмүүс байвал та мэдээж өндөр бол мэдж байгаа. Таны өндөр бол нэг амар өөрчлөгдөхгүй 25 наснаас хойш харин жинчин бол ерөнхийдөө байнга савлгаатай байгаа. Тэгэхээр тэр үедээ бид нар жингээ үзэх хэрэгтэй байна. За жингээ үзэхдээ бид нар яах юм? Хоол идэхийн өмнө үзэх юм уу? Хоол идсийн дараа үзэх юм уу? Ер нь хоол идсэнс дараа хэдэн цаг энэ гэсэн тийм юм ойлголтууд байгаа юу? Яг хөө жингээ хамгийн одоо зөв үзэх үе нөх юм бол өглөө. Өглөө босоод бие засаад тэрнийхэн дараа үзэх юм бол тэр бол таны бодит чин гарч ирж байгаа гэсэн. Тэгэхгүй болохоор хоол идсний дараа л мэдээж хоолтой инжин орж ирнэ. За өдрийн турш хэрэг ууж идж байгаа зүйлээс хамаарат хавгнах гэдэг ч юм уу тий. Орой болоод ирэхлээр ялчгүй байгалийн одоо хүчин зүйлээрээ ингээд тодорхой хэмжээ ирж юм бол нэмэгдсэн өдрийн цаа холбоо нь бүрэн шингээгүй гэдэг ч юм уу. Тиймэрхүү асуудлууд байдаг. Хэрвээ өдөр жинэлж байгаа бол тий аль болох 3-аас 4 цагийн өмнө хоолсон байх гэдэг ч юм уу. Тим заалтууд байвал илүү нөгөө нэг бодит жингээ харах боломжтой. За тэгэхээр хэвийн жингээ үзэхийн тулд бол яаж үзэхийг бас хэлж өглөө. Тэгэхээр бүгдээрээ эхний ээлжинд танд илүүдэлчин байгаа юу байхгүй юу гэдгийг бид нар мэдчихийж цаашгаа турах талаар яригдана гэхээс юу юугөө те турах гэдэг хэтэрхий тураал руу орчвол бас энэ чинь эргээд эрүүл мэндийн хувьд бол маш их сөрөг нөлөөлөд байгаа бах. За тэгвэл илүүдэлжинтэй байх юм бол энэ ерөнхийдөө сөрөг нөлөөлүүд ер нь хэрэг байдаг юм бэ? За тэгэхээр илүүдэлжингийн хувьд болохоор илүүдэлжин болон даргалтай байгаад зүрх судасны өвчлөлт ер нь архаг хууч өвчнүүд халдварт бус өвчлөлийн одоо эрсдэл өндөр болж байдаг. За энийгээ дагаад амьдралын чанар тэгээ насжилт өөрөө богиносох чанар муудах гэдэг асуудлууд яригддаг. За хүмүүсийн түгээмэл ойлгогдож байгаа зүйл гэх юм бол за хотоодны өрөвсөл, за хоол боловсруулах эрхтний эмгэг, за зүрх судасны өвчлөл тий. За бодисын сэлцэний хам шинж гэдэг маш олон өвчлөлүүдийг бол даралт ихсэх гэдэг ч юм уу тий. Маш олон өвчлөлүүдийг бол дурдах боломжтой. Нөгөөтэйгөр илүүдэлжинтэй байж аваад суур өвчин хавсарсан тохиолдолд нөгөө үрслийн шинж тэмдгүүд маань илүү нэмэгдэх. За магадгүй одоо хавдрын үе шатууд илүү одоо даамжрах гэдэг ч юм уу. Тиймэрхүү бас эрсдлүүд бол байгаа. Тэгэхээр хүний яг эрүүлжинд таарсан тэнд нэг зүрхэл ажиллаж байгаа шүү дээ. Эрүүлжинд таарсан хоёр бүр ажиллаж байгаа. Эрүүлжинд таарсан хоёр уушиг ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нэр яг хэвийн жингээ би хүмүүст тэгж хэлдэг байхгүй хэвийн жинтэй хүн байлаа гэж бодоод илүүдэл жинтэй байна гэдэг илүү нэг одоо уут төмөс ч юм уу эсвэл нэг хагас шуудаа ачаа ч юм бид нар үрээд явах ямар их ядралыг өгж байгаа гэдэг зүйл бол яг удаан хугацаанд хүний бид бол тэр ачааллыг өгнө гэдэг бол тэр эрхтнүүдийн хувьд бол хэвийн үедээ ажиллахаас нь илүү өндөр ачааллыг өгöd байгаа болохоор тэр эрхтнүүдийг ядрах, өвдөх энэ эрсдлүүдийг бол нэмэгдүүлж байгаа маа гэж хэлж байгаа. Тэгэхээр таны сая хэлснээр өөр олон энэ өвчлөлүүдийн эрсдлийг бол айжмдаа ингэж удаандаа өгөх боломж бол байгаа юм байна шүү дээ. Тэгэхээр Монгол улсын хүн амын хоол тэжээлийн 5 дугаар судалгаан дээр зүгээр онцлоод хэлгээд Монгол хүний 2 хүн тутмын нэг нь тархалтай гэсэн судалгаа байгаадсан. Тэгэхээр энэ сүүлийн бас 6 дугаар судалгааны үр дүнгууд гарсан байсан. Тэгээд тэн дээр тархалтын хувьд ер нь л бараг л өөрчлөгдөөгүй байхаа л гэж би харж байгаа.
Тийм. Ер нь яг илүүдэлжин тархалт гэдэг маань хоёр өөр ойлголт гэдэг сая хэдүүлээ жингийн тооцоолыгтэй харсан шүү дээ. Яг энэ хоёрыг нийлүүлээд үзэхэд хоолт ижээлийн Монгол улсын хүн амын хоолт ижээлийн 6 дугаар судалгаар харахад нийтдээ 70% нь илүүдэлжин ба тархалттай гэдэг насанд хүрсэн Монгол хүний хувьд бол үр дүн бол гарсан. Бүр нэмэгдсэн юм шүү дээ ер нь. Өмнө нь болохоор тийм их нэмэгдээгүй. Тийм. Би сая бол нийлүүлээд хэлчихэж байгаа. Ер нь таргалт өндөр байна. Өндөр байна гэдгийг хэлтгэж байна л гэсэн. Хүүс хамааралт нэр байгаа. Эрэгтэй эмэгтэй. Хүүсийн ялгаатай байдал ерөөсөө 2% нь л зөрөгтэй. Тэгэхээр эрэгтэй эмэгтэй хоёулаа таргалт өндөр. Тийм. Гэхдээ яг таргалт ч өөрөө дотроо тий төвийн таргалт юм уу? Ямар таргалтын гэдгээс хамаарат яг хүүсийн ялгаа бол ажиглагддаг. За тэгээ дээрэс нь бид нар зүгээр биеийн жинд илүү анхаарал хандуулдаг. Гэхдээ биеийн найрлага гэдэг зүйл чинь бас нөгөө нэг маш чухал аа. Хэдийгээр хэвийн жинтэй боловч те нөгөө дотор өөхлөлттэй төвийн таргалтай бас хүмүүс байдаг. Зарим хүмүүс болохоор те туранхай хүнийг харчаад өө чи хэвийн зүгээр гээ те. Тэнгүүд яг эмэлзэн шимт гэдэг шинж тэмдэг гэдэг ч юм уу. Илүү тэр хүнтэй ойртоод ярилцаад үнэлгээ хийгээд биеийн найрлага ингээд судлаад үзэхлээр нөгөө таргалтай хүнээсээ илүү бас өөхлөлттэй байх тохиолдлууд бас ажиглагддаг. Тэгэхээр ганцхан жин гэхлээр тоо биш юм аа. Ерөөсөө л тэр эрүүл байдал биеийн найрлага бас чухал гэдгийг бас ойлгох хэрэгтэй болов гэж. Тэгэхээр нөө яг таны хэлдгээр шинжилгээ өгөхөөр дотор өөхөлчих байна гэдэг харьцангуй хүн хараад хэвийн жинтэй хүмүүс тэр хийлээд байгаа ш. Тэгэхээр дотор өөхөлчихсэн гадар өөхөлттэйгөө ялгаагүй ер нь эрүүл мэндийн хувьд бол аюултай байгаад байгаа ш. Тэгэхээр хүмүүс жингийн үзүүлэхээс гадна дараагийн нэг ойлголт нь болохоор тэр дотор өөхөлт байгаа эсийг бол илүү сайн хянуулж үзүүлэх хэрэгтэй юм байна. За тэгвэл таргалтанд ерөнхийдөө таргалт бол угаасаа хүн амын хоолт жилийн 5 6 дугаар судалгаанаас харахад таргалт бол угаасаа их өндөр байна. Хүүсний хувьд ч гэсэн нэг ялгаагүй өндөр байгаа даа шүү дээ. Би гэхдээ энэ дээр эмэгтэй хүмүүстэй нэг зүйл дээр бахархдаг. Ягаад гэхээр эмэгтэй хүн чинь төрж байгаа тий. Төржөөд тэгж жингийн одоо нэмэгдлийг авчаад эргээд маш урдан турдаг энэ зүйл бол эмэгтэй хүн дээр байгаад тах шиг. Тэгэхээр эрэгтэй хүн бол бараг жирэмсэн ихнэрээсээ тутгааргүй том гэзтэй яваад байгаа шүү дээ. Тэгэхээр манай ирчүүдсэн сүүлийн үед турах талаар илүү сайн ойлгох хэрэгтэй болчиход байгаа. За таргалтанд ерөөхдөө хүргэдэг нийтлэг шалтгаануудыг л та яг юу гэж харж байна? За нийтлэг шалтгаан нэгдүгээрт нь болохоор мэдээж стресс байгаа. Стрессийн үүдэлтэйгээр хоол боловсруулахын эргэтэн тогтолцоо маань үйл ажиллагаа удаашрдаг, хоолоо шингээдэг, за нөөцөлдөг нөгөө энерги болгож зарцуулах ёстой зүйлээ одоо өөх болгож хуримтлуулдаг нэг тийм. За хоёрдугаар маш том шалтгаан бол хоолны дэглэм байгаа. Ерөөсөө түрүүн хэлсэнчлэн ерөөсөө л жинд анхаарал хандуулаад биеийн найрлага чанарт анхаарахаас илүү тоон анхаарал хандуулснаасаа болоод маш олон янзын хоолны дэглэм ингээд туршиж одоо хэрэгжүүлээд тэрнээсээ үүдээ бодисын солилцоо өөрөө тий хүний бие өөрөө одоо хэвийн үйл ажиллагаатай байх ёстой доголдол гараад ирэнгүүт буцаагаад эргээд хоол орж ирэхэд тэрийг хүлээж авахд өөх болгож хатглаад байдаг талд. За тэгээд цаарлаад бол яг хөө мэдээж эмэлзэн буюу одоо өвчний шалтгаантай байж бол. Ер нь бол түгээмэл төр. За тэгээд 3 дахь нь бол мэдээж хоолтын дууршил байгаад байгаа. Дэглэм бас их өндөр нөлөөлөд байна шүү дээ. Тэгэхээр бид нар ямар нэгэн дэглэмийг бол би бол дэглэмийг тийж л ойлгодог юм. Тэр дэглэмийг та яг насан туршдаа барьж чадахгүй бол дэглэм бол үр дүн багтаал гэж би хараад байна. Тэгэхээр одоо яг шинэ жилийн үеэр одоо нөгөө дэглэмүүд бол маш их замбраагүй яваад эхэлсэн байгаа. Тэгэхээр дэглэм гэдэг зүйл дээр одоо зарим хүмүүс нэгдэг штэ би одоо шүлсээ зэлгсэн чи ус уусан таргалаад нэ гэж яриад байдаг штэ. Энэ нөгөө дэглэмтэй ч юм бас холбоотой явагдаад байна уу те? Тэгж जैन те. Тэгэхээр энэний тулд нөгөө эхлээд би жоохон бодисын сэлзэн талаар яриа гэж бодож байна. Тэгэхээр нөгөө хүмүүсийн ойлголтоор за жишээлбэл хүний бие өдөрт ингээд зарцуулах энерги гэж байдаг. За тэр зарцуулах энергийг ингээд дотроо хэдэн ангилалтай байж байдаг. За үндсэн бодисын солилцооноос, хоол хүнснээс, за дасгал хөдөлгөөнөөс тий. За дээрэс нь термогенез буюу одоо дасгал хөдөлгөөн биш. Яг өөрийн бас нэг энгийн өдөр тутмын амьдралын хэм маяг одоо хөдөлгөөнөөс үүдэлтэй гэдэг. Ийдгээр зүйлүүд маань нийлж яж яг өдөрт зарцуулах энергийг зохицуулж байгаа. Тэнгүүд дийлэн хүмүүс юу гэж ойлгодог вэ? Хоол хүнснээс их хувийг тий хүн бодисын солилцоонд зарцуулж байгаа учраас би хоолоо хасчих юм бол турчна гэж хараад. Гэвч хоол мөн өөрөө ерөөсөө л 15-аас 20% л эзэлдэг. Бодисын солилцоо. Тийм.
50-60% нь суур бодисын солилцоо бай. Би хэрэг булчингийн мастай, хэрэг стресстэй, усан ууж байгаа юм уу, унтж байгаа юм уу, тий? Би булчингийн мас өндөр байгаа юм уу? Тэдгээр зүйлүүд маань нийлээд зүгээр би хөдлөхгүй байсан ч миний одоо өдөрт 2000 ккал байлаа гэж бодоход 60%-ийг зүгээр тэрэнд зарцуулж яадаг. Тэгэхээр хоолыг хаслаа гэд та ерөөсөө 10-20%. Нөгөөтэйгүр хоол хасаад хоолны дэглэм бариад ирэхлээр яадаг вэ гэхээр одоо би өдөрт 2000 ккал зарцуулах хэрэгтэй байлаа гэж бодъё тий. Тэнгүүд хоолны дэглэм хасаад ирэнгүүд нөгөө 2000-ыг зарцуулах хэрэгтэйсэн чинь орж ирж байгаа хоол маань бага болоод ирэнгүүд нөгөө 60% чинь 40% ч юм уу тий бүнцэн бодисын солилцоогоор би зарцуулах хэрэгтэй энерги нь багасчихж байгаа. Тэгээд эхний нөгөө шинж тэмдгээр тураад эхэлж байгаа байхгүй. Суур одоо өөх мөхтэй булчин масаа ингээд энерги болгож зарцуулаад турж байгаа байдал ажиглагддаг. Гэвчиг дараа нь би зорьсон үр дүндээ хүрээд ч юм тодорхой хэмжээнд үр дүн гараад ирэнгүүт буцаад хоол тавьж эхлээд тий дэглэмээ ингээд болоод хоол иддэг. Тэгтэл үндсэн бодисын солилцооч нөгөө 60 байж байгаа 40 болцсон юм чинь буцаад 60 тийм амархан болтгоо. Өндөр ачаалтаа шатаах боломжгүй болж боломжгүй нөгөө булчин мас байхгүй болцсон. Тэгээд нөгөө хүний бие EDS гэдэг чинь айгүй ухаалаг тий гаднаас хоол орж ирэхгүй удцсан болохоор би тэр эсүүд чинь бас өхмээргүй шүү дээ. Энийг бид нар эсийн өлсгөлэн гэж ярьдаг. Энгийнээр ярих юм бол гаднаас тэд нар ч ухаалаг би өхмээргүй нь өлсөж өхмээргүй байгаа болохоор гаднаас орж ирж байгаа хоолыг маш сайн өөртөө нөөцлөдөг байхгүй. Жохон юмэг ч гэсэн нөөцлөдөг. Хаях ёстой байдал, гадагшлуулах ёстой байсан зүйлээ хүртэл нөөцлөдөг. Тэгээд нүүд багассан байгаа зүйл дээр энгийн хоолны дэглэм ороод ирэнгүүт шатаалт баг болчихж байгаа гэсэн үг. Зарцуулт баг болонгууд зарцуулт байгаа юм чинь нөгөөдгөө яах вэ? Илүүдэл нөөцлөлж яваг. За ингээд нөгөө нэг хоолны дэглэм ялангуяа барьсны дараагаар би хоолны дэглэмээр 3 хил турсан бол хоолны дэглэм тавихад ирээ би 5 хил нэмэгддэг ч юм уу. Энэний нэмэгддэг. Тэгэхээр энэ нь өөрөө цаана бодисын солилцоо маань өөрөө шатаах ёстой зүйлээ шатаахаа болоод булчингийн мас унаад тий стресс бас учирч байгаа шүү дээ. Би хоолоо хасна гэдэг чинь стрессдэг шүү дээ тий. Тэгэр зүйлүүдээс болоод нөгөө шатаалт маань баг болоод ирдэг. Тэгээд жиг нэмэгддэг. Ерөөсөл саяын таны ярьсан процессыг л хүн ойлгочих юм бол дэглэм бол ер нь их шаардлагагүй шүү дээ. Тэгээ ерөөсөл тэнцвэртэй зохистой байдлыг хангах. Ер нь хоолны дэглэм хүмүүс ингээд нийтлэг ойлголт төр зөв миний ажигласнаар болохоор эрүүл хооллолт гэж юу юм бэ? Тэнгүүд эрүүл хоолт гэхэлэр нэг л нэг хамтгүй, нэг л их ногоо за үр тариа идэхгүй байх гэдэг ойлголт түгээмэл байд юм болов гэдэг. Ажиглагдсан. Тэгэхээр зүгээр л эрүүл хооллолт гэдэг нь аливаа хоолыг хизээ ямар хэмжээтэй идэхээ зохицуулж чадчихлаа байвал тэр нь эрүүл зохистой болж хөрөх боломжтой. Тэгэхээр яг эрүүл хоол гэхээр бидний амьдралаас амар тасарсан хол бас биш байгаа юм шүү дээ. Ойрхон байна. За тэгэхээр яг одоо сонссон хүмүүс бол нөгөө дэглэм бариад эхэлсэн байгаа бол та өнөөдөр те 3 хил хасч байгаа бол сайн байна. Энд гэхдээ шинэ жилийн дараа та 5 хил болж эргээд орж ирэх нь шүү. Бодисын солилцоог л та уурах ямар ч боломжгүй юм байна. Энэ зүйлийг л маш сайн ойлгож авъя. Тэгэхээр яг тэр дэглэмээр яг нөгөө айгүй урт удаан холын марафон шиг харахгүй бол тэр хүн эргээл тархалахад бол ямар асуудалгүй юм ба штэ. Тэгэхээр дэглэм барьж байгаа эмэгтэйчүүд байвал яг одоо энэ зүйлийг л маш сайн ойлгоод авчаарай. Өнөөдрийн танд харагдж байгаа үр дүн биш урт хугацааны үр дүн бол таныг гол эрүүл байх чухал байгаа тий. Бид нар өнөөдөр жин хаях нь тийм амар чухал нэгдүгürt биш эрүүл байх нь чухал байгаа даа гэдгийг сайн ойлгох хэрэгтэй байна. За таасаа бодисын солилцоог ярьлаа шүү дээ. Энд дээр би саяын зүйлийг л ахад тодруулах асуучих гэж бодлоо. Тэгэхээр турхан нэгдүгээр зорилго байгаа хүмүүс их байгаа бах. Тэгэхээр нөгөө тураах дээр нь дөрүүлж хоёулаа зөвлөгөөгөө илүү өгвөл хүрэх бах. Тэгэхээр тэр хүний хувьд бол эрүүл бодисын солилцоо гэдэг зүйлийг бас ярих нь зөв бах тий. Тухайн хүн эрүүл байна гэдэг чинь тэр бодисын солилцоо хэвэн бийжиж турах процесс явагдах бах. Тэр хүн эрүүл биш байх юм бол шууд турах процесс руу орно гэдэг бол өөр дараа нь эрсдэлтэй зүйл болчих бах. Тийм. Тэгэхээр эрүүл бодисын солилцоонд орохын тулд юу вэ гэхээр стресс байна. Нойр маш чухал байна. За тэгээд дасгал хөдөлгөөн булчингийн мас ямар байгаа вэ гэдгийг бол ер нь бол маш их тодорхойлж өгч байдаг. Булчингийн мас ерөнхийдөө бол сайн байх юм бол бодисын солилцооны өндөр хитвэх
60% хүртэл явагдаад байгаа зүйл чинь бол би зүгээр сууж исэн ч миний бодис солилцсон нөгөө энергийг шатаажлах юм байна шүү дээ. Тэгнэ гэсэн үг. За тэгээд тэрнээс гадна дөрөв би нөгөө хоол хүнснээс орж ирж байгаа бас илчлэгийг ингээд зарцуулдаг гэж ярьжсэн тий. Тэгэхээр нөгөө тэр хоол орж ирж байгаа хоолыг ингээд задлаад тий би надад одоо хэрэгтэй шимт байдс. Шимт ижилийг маань өгөхөд тэрийг зарцуулах энерги гэж бас зарцуулагддаг. Тэгэхээр зүгээр үр тариа жишээлбэл хэдвэл хоолн дээр яриа л да тий. Үр тариа гээл тэнгүүд ерөөсөө л ганцхан үр тариаг цагаан будаа төмс гэдэг ч тий. Тиймэрхүү байдлаар ойлгоод идэв. Тэгээ шууд тэрийг хасчдаг. Гэвч тэдэн маань өөрөө маш хурдан задарч шимэгддэг төрлийн л үр тарианууд. Маш удаан хугацаанд задардаг үр тарианууд бас байна тий. Бүхэл өөрийн бүтээгдэхүүнүүд буюу одоо шар будаа, хөх цудаа гэдэг ч юм уу тий. Одоо хөх тариа гэдэг ч. Эдгээр маань өөрөө удаан хугацаанд задардаг буюу хоолоо задлахтай хүртэл илчлэг зарцуулж байна. Одоо нөгөө нэг хэдүүлээ зориг маань торох байгаад байна шүү дээ тий. Тэгэхээр хоолоо зөв сонгож чадах юм бол тэр хоолоороо ч гэсэн дамжуулаад энерги зарцуулаад бас турах процессыг эрүүл мэндэд дэмжингээ турах процессыг дэмжих бас боломжийг бас бүрдүүлж байгаа. Одоо би нэг шиг талах идлээ гэж тэр талах бол надад одоо тэдэн килокалори илчлэг гэдэг тооцоол гарсан байгаа шүү дээ. Тэрийг идэх явцад ходоодонд ороод нарийн одоо гизээр дамжаа бүдүүн гизгээ явах хүртэл тэнд дотор бас нэг юу одоо үйлдвэр ажиллаад шүү дээ. Яг зөв. Тэрийг л яг тэр илчлэгийг л би 100% тэндээ өөхөлгөж авахгүй ш. Тэн дээр юм идэнгээ давхар тэрийг одоо илүү сайн энергийг шатаах процессынд бас явагдаад байгаа юм. Тэрийг та сайн хэллээ тий. Тийм яг зөв. Тэгэхээр нөгөө цагаан будаа, цагаан гурил одоо талах энэ төр болгоод үйлдвэрлээ хоёулаа үйлдвэрээ ингээд 3 4 үе шаттай үйлдвэргээ ботчих л тий. Тэгэхэд цагаан будаа, цагаан гурил бол яг үйлдвэрлэлийн эхний шатан дээр задраад дуусчих. Тэгэхээр үйлдвэрлэлийн 4-р шат буюу эцсийн шат хүртэл явах хүртэл тог их зарцуулдаг штэ. Яг тэрнтэй адилхан бид нэр энерги зарцуулаад авахгүй тэр хоолыг зарцуулах ходоод маань ажиллаж байна. За нарийн гиз маань гөрүүлж чинь гөрүүлцгийн тулд ямар нэг энерги өгч тэр маань гөрүүлцэж байгаа. Тэгэхээр тэр болгонд нөө илчлэг зарцуулж байгаа. Үйлдвэрлэлийн үдцэн шат хүртэл одоо задрал явагддаг тийм хүнсийг сонгож чадчихвал хоол хүнсээрээ дамжуулаад ч гэсэн бид нар бас илчлэгээ зарцуулах боломжтой. Тийм байна. Илүү 4-р шат хүртлээ одоо ажиллаж чадах тэр одоо удаан хугацаанд илүү сайн байх тусмал одоо удаан боловсрал нь явагдах тусмал тэр хүнийг нөгөө тураах энергийн илүү тэнд бас давхар шатаалт явагдал л шүү дээ. Эдэнгээ илүү сайн шатаалтыг явагдуулж байгаа юм. За тэгэхээр бид нэг гурилыг л одоо дайсан гэж хараад байгаа шүү дээ. Нүүрс ус бол дайсан юм байна. За одоо зарим фитнес юм уу зарим одоо хүмүүс бол ерөөсөө цагаан гурил би огт идэхгүй байгаа. Ерөөсөө гурил гэдэг зүйл бол миний амьдралд байхгүй гэдэг те үгийн сангасаа хүртэл бараг хасах хэмжээний яваад байна шүү дээ. Тэгэхээр энэ нүүрс ус л өөрөө бид нэг ингээд бүр хорж болох юм уу? Тэгвэл бидний нүүрс усыг ингэж дайсан гэж хараад байгаа шүү дээ. Тэгэхээр энийг бид нар амьдралаасаа бүр ингээд байхгүй болгочоод тураад байх хэрэгтэй юм. Эсвэл энийг амьдралдаа зохицуулан хэрэглээд хэвэн чи ингээ аваад эрүүл мэндэ бодоод явах хэрэгтэй юу. Таны хувьд бол энэ одоо хүмүүс зөвлөхдөө нүүрс усыг ерөнхийдөө бол шууд хасаа энэ бол ерөөсөө хэрэггүй гэж шилдэгч гэдэг юм уу. Ийм зүйлүүд ер нь байдаг уу? Энэ талаар таас хэлж өгч. За тэгэхээр одоо яг өөрийн чинь хэлснээр ингээд шууд гурилаа аслаа. Будаага идэх байлсан гэлтэй. Тийм хүмүүс аягүйх байдаг. Гэхдээ яг бидний мэрэгжилтний зүгээс тийм ээ. Шинжлэх ухааны талаасаа ч гэсэн нүүрс усыг огт хасаж болтгоо. За ялангуяа ингээд маш олон одоо олон улсын судалгаагаар бол нүүрс ус хассан дэглэм нь өөрөө эрүүл мэндэд цаашлаад амь насанд эрсдэл учруулдаг. Үр дүн байдгүй гэдэг. Тийм судалгааны үр дүнгууд байдаг. За нүүрс усыг бол тодорхой хэмжээгээр хэрэглэхгүй бол нүүрс ус гэдэг зүйл маань өөрөө цаашлаад задраад бидний гол энерги байгаа. Тэгвэл нөгөө бодзын солилцоо тий би хоол идсэн ч энерги зарцуулж гин, хөдөлсөн ч зарцуулж гин, унтжсэн ч зарцуулж гин тий. Зүгээр ингээд сууж исэн ч би энерги зарцуулж. Тэр энерги би хаанаас авах юм бэ? Нүүрс уснаас авч гин. Мэдээж одоо уург өг тоснаас авч байгаа гэсэн нүүрс уснаас тий илүү хурдан авч би ингээд энэ амьдраад үргэлжлүүлээд энэ амьдраа яваад байгаа амьсгалаад тий. Тэгэхээр нүүрс усыг хасснараа ямар сөрөг тал үүсээд байгаа вэ гэхээр одоо над дээр ирж асан зарим нэг үйлчлэгч байна л да. Нүүрс ингээ огцом хасаад тэг ингээд нүүр ам нь татцсан ч юм уу. Сүлдцэн
булчингийн мас огт ингээ алдсан, ядарсан, тархлаа унсан. Эсвэргээрээ нөгөө өрөвсөл маань илүү итгэвцэн тиймэрхүү байдлууд ажиглагддаг. Тэгэхээр нүүрс усыг бол огтоос хасаж болохгүй гэж л зөвлөмөр. Маш эрсдэлтэй, аюултай. Хэрвээ одоо мэдээж одоо хаалцууч бид нар бол одоо зөвлөх үйлчилгээний эцсийн үр дүн тухайн хүн маань ямар дэглэм барьж энэ биеийг өөрөө яаж удирдах тэр хүн эзэн бие өөрөө шийдэж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нэр учирч болох эрсдлийг бол тайлбарлана, хэлнэ. Гэхдээ эцсийн сонголт бол танд. Та эрүүл байх уу, урт амьдрах уу, тэ? Эсвэл зөвхөн өнөө маргаашийн одоо агшин зургийн хүсэл эрмэлзэлтэй хөтлөгдөөд тэ эрүүл мэндэ хохирох уу? Тэгээ цаашлаад бол арга гэр бүл найз нөхөд гэл явна шүү дээ. Тэр зүйл дээр бол яг эзэн би өөрөө шийдвэр гаргаж байгаа. Бидний зүгээс бол ялцчгүй зөвлөөд эрсдэлд очруулж байгаа. За яг хоол зүүж гэдэг хүнийхээ үүднээс бол нүүрсэсийг бол бити хасаач л гэж гуймаар. Ялангуяа яг одоо тий шинэ жилийн энэ үед бол аль болох хурдан тураад тий палажинда багти гэдэг тий хүсэл эрмэлзэлтэй байгаа ч гэсэн яг тухайн шинэ жилд зориулаад багцсан ч эргээгээ танд маш том эрүүл мэндийн эрсдэл учирч байгаа шүү гэдгийг бас давхар ойлгоорой гэж хүсэж байна. Тэгээ нүүрс усан дээр бол манайхан тэгтээ жоохон ийм байна те. Нэг зүйлийг сайн гэд хэлэхээр тэрийг бүр маш их хэрэгжилж байна. Нэг зүйлийг жоохон за ерөнхийдөө бол нүүрс усыг эмчнэр одоо хоол зүүчнэр юу ч та бүхэн маань тааруулан тохируулан хэрэглээл гэдэг зүйлийг хэлэхээр энэ өстой хортон байна, энэ муу юм байна гэдэг үднэс Монгол хүмүүсийн угаасаа яг нэг юм боловсрал ямар нэгэн мэдээллийг цаашаа тунгаах энэ чадвар бол яг нийгмийн эрүүл мэндийн боловсрал бага байгаа учраас ийм байх шиг байна. Түүнээс гадагшаа дотгошоо яваад үзсэн эсвэл яг энэ та бүхэн шиг ийм судалгаан дээр ажилладаг хүмүүс бол энэ нь яадаг бэ гэдгийг мэдээд байгаа шүү дээ. Энэ бол бидний идэж ууж байгаа зүйл бол хор болох зүйл бол нэгч байхгүй. Биднийг тижээх, амьдруулах, эрүүл байлгахад тохируулсан зүйлүүд байгаа шүү дээ. Тэгэхээр нүүрс усан дээр ч гэсэн нийлэмэл болон энгийн гэл дотор хуваагдчихдаг. Тэгээд бид нар яг цагаан гурал, цагаан будааг огт хэрэглэхгүй байна гэдэг бол бас өрөөсгөл ойлголт шүү дээ. Би өмнө хотоодны хавдар гэдэг дугаар хийж байхад бас яг доктор бас хэлжсэн. Хотоодны үнэхээр маш амар хэцүү шарах одоо асуудал хавдартай биш бол эмчилгээний явцад тодорхой хэмжээний хорих зүйл бол байдаг. Тэрнээс гараад бол тэр хүн ямаа идэж болно. Тэрийг шууд ингээ хориглон гэдэг бол тэр хүнд бол маш хэцүү байдаг юм гэдгийг хэлжсэн баг. Тэгэхээр ерөөсөө тохируулан тааруулан хэрэглэх гэдгийг л манайхан ойлгоод авчаараа тий. Одоо яг эмэгтэй хүн болгоо нүүрс усыг өстэй дайс ингээл харцсан баг. Би тэгтээ энийг идмээрээ тэгтээ би идэхгүй гэдэг нэг өөртөө маш өндөр зовлон үүсгэсэн. Тэгээ нэг мэтгэд мангас шиг хөлцөө хөргөчөө онгоолгоод юм уухаж байгаа байхгүй тий. Эсвэргээрээ тэгж нөгөө нэг өөртөө стресс учруулснараа хоол маань одоо хичнээн нүүрс усаа хассан одоо дэглэм барьсан ч гэсэн нөгөө орж ирж байгаа хоол маань шингэхгүй бол тий задлахгүй бол яах вэ гэдэг. Тийм байх. Тэр задлах энэ энергийн гол процесс чинь нүүрс ус хийгээд байгаа шүү дээ. Энерги өгж байгаа. Тэрийгээрээ дамжуулаад хоолоо боловсруулж байгаа тий. Тэгэхээр тэр үйлдвэрт бензин юм уу тог байхгүй тэнд ажиллуулах гэдэг шүү дээ. Тэгэхээр тэр чинь эргээд энерги болоод ч юм уу шатаагаад хэрэггүй зүйлээ илүү гадагшлуулах процесс алдагдаад тэнд нэг ийм цогсон байдал үүсэж эргээд таргалж болох юм шүү дээ ер нь. Харин тий. Сая нөө машин бензин гэрлээ. Би айгүйх тийм нөө жишээ авч ярих айгүй дуртай. Ер нь машин дээр зүүрлэх айгүй дуртай. Машин одоо хичнээн мундаг мотортой моторыг ингээ булчинтай зөөрлж байгаа. Тэр машин мотор сайтай байлаа гэ бензин байхгүй л явахгүй. Бензин байлаа гэд мотор хүчин чадал муутай бол хурдан явчихдаг. Тэ? Тэрнээс гадна машин ч хоробны тас гэл янз янзын тасалгааны материалууд байгаа шүү дээ. Тэр нар бас байхгүй бол бас мотор одоо машин мотор сайтай бензинтэй байлаа гэд бас машин явахгүй тий. Тэгэхээр энэ гурван маань гуруулаа байж машин ингээ хурдтай хүчтэй явж. Яг хүний бие муу адил тий. Энэ одоо бензинийг бол бид нар ганцхан нүүрс уснаас биш бас уурга өг туснаас авч байгаа л тий. Тэд нар маань байхгүй бол би хичнээн булчинтай байгаад нэмэр авахгүй. Булчинтай байлаа гэд гаднаас нүүрс ус тий. Янз бүрийн энерги авч чадахгүй байх юм бол машин явахгүй тий өөрөлдвөл би ингээ амьдраад явж чадахгүй нэ илүү сайхан бай одоо хүссэн зорилготой үрж чадахгүй нэ за
булчиндаа айлаа нүүрс усаа идлээ тий уураг өөх тасаа идсэн ч гэсэн тослогооны материал амин дэм эрдэс бодисуудаа биелж байгаа. Тэгэхээр амин дэм эрдэс бодисоор баялаг хүнсээ хэрэглэхгүй бол тэр маань бас л тэр машинд доголдолт үүсдэгтэй адилхан бидний бодисын солилцоо бидний бие эд эрхтэнд маань бас гэмтэл учруулж байдаг. Тэгэхээр бүгдээрээ хамтдаа байвал их зүгээр. Зохицуулан хэрэглэх гэдэг зүйлийг л маш сайн ойлгож авах хэрэгтэй. Тэгэхээр өнөөдрийн таны өгж байгаа ойлголтууд бол надад бол маш гоё хүрч байна. Тэгээ үзэж байгаа хүмүүс ч гэсэн ойлгож байгаа. Би ойлгоод ирвэл хүмүүс ойлгож байна гэсэн. За, нүүрс усыг бол бид нар дайсан гэж үзэж болохгүй гэдгийг бол би ер нь дугаар болгон дээр л хоол зүйч болгоноос л асууж байгаа. Тэгэхгүй бол манайхан ч ерөөсөн за энэ л хор юм байна. Манай гэртэл цагаан гурил байгаад байна. Энийг л одоо стижинкэн болохгүй мэн гэж ойлгоод байгаа. Тэгэхээр тэрийг зөвөр ойлгоё. За, бид нар тэгэхээр бас өөх төстэй хоолнд их туртаа байна. За, ирчүүд маань ялангуяа тэгэл сайхан өөхтөө махаа огтлол идэт байна тийм. Тэгэхээр энэ өөх тосны хэрэглээ ялангуяа малын гаралтай өөхцсний хэрэглээ эрүүл мэндэд ерөнхийдөө очруулах зүйл нь хэр байдаг юм бол мэдээж нөгөө эргэл тохируулан хэрэглэх гэдэг зүйл яригдах бах. Тэгэхээр өөх бид нар одоо за нүүрс усыг тодорхой хэмжээнд ингээд ойлгочих. Тэнгүүд нөгөө өөхтөө мах ч юм уу өөх жоохон идэх өөх тосны хэрэглээ яриад эхлэнгүүд наа чин таргалуулдаг гэдэг ийм ойлголтыг яриад байгаа. Одоо нөгөө ануухай фитнес шоунд дээр ч гэсэн нөгөө өөх тос ч юм уу ийм зүйл ярихаар чи таргалан ч ингэ нэмж ингээд ярангууд хүмүүс тэн дээр бол яг буруу зүйл бол яригдахгүй лээ. Аль бол зөв талаас нь ярьж ил тэрийг зарим хүмүүс буруу ойлгож иж магадгүй. Тэгвэл та өөх тосны хэрэглээ нь хүний биед өөр өвдвөл яг ямар хэрэгтэй малын гаралтай өөх тос хэрэглэх нь ер нь бас сөрөг нөлөө байна уу, давуу тал байна уу? Одоо бид сүүлийн хөвчүүний өөхөл бүр илүү сайн юм байна ч гэдэг юм уу энэ талаас өөх иддэг хүмүүс ч бүр урамшаал тэр сонсож гинөө сайн гэж байгаа үз гэдээ яриад байгаа шүү дээ. Тэгвэл энэ тал дээр та ер нь хүмүүст ямар зөвлөгөө өгдөг? Тэгэхээр өөх тосыг ярил бараг нэг дугаар болох байх л та энэ ч өөрөө маш том сэдв. Яалчгүй тэгтээ яг нөгөө монгол хүмүүсийн хувьд болохоор монгол хүний онцлог гэж айгүйх ярьдаг. Мэдээж бидний онцлог тий одоо хүн одоо бүтэцтэй уураг махыг хэрэглээд бид нар ингээд дасцсан энэ өөх тосыг бол бид нар задлаад сурцсан монгол хүн учраас бид нар эрс дэрс уурс амьсгалтай учраас энэ хоолыг идэхгүй л бол болохгүй гэдэг ойлголт мэдээж тодорхой хэмжээнд бол байгаа. Гэхдээ орчин цаг үед бол би ажил дээр очиод дотор гэртээ ирээл дотор яг одоо энэ хүүтний үйлрэл тал тий. Тэгэхээр нэх их тийм гадаа ингээ хүлчээр ажил хийгээл тий маллал одоо хөдөө орон нутагт ингээд хүүтэндээ харьцаж байгаа ажил яг хотын амьдралын хүмүүсийн хувьд бол харьцахгүй байгаа. Тэгэхээр нэх их бусад орнуудаас нэх ялгагдахгүй байх гэж бодож байгаа. Мэдээж гадаа хүүтэн ажиллаж байгаа тохиолдолд хүүтэнд ажиллаж байгаа тохиолдолд тодорхой хэмжээний өөх тосыг бол авах бол шаардлагатай. Гэхдээ бид нар тэрийгэ өөгшүүлээд хэтрүүлэн хэрэглэх. За өөх тосыг бид нар бас дотор нь за энгийнээр ярих юм бол сайн муу гэж ярьж байгаа тийм. Тэнгүүд сайн буюу одоо хансан өөх тосны хэрэглээ хэтэрсэн тохиолдолд бид нарт одоо зүрх судасны өвчлөлүүд одоо шигдээс тийм бүглэрлүүд гэдэг ч юм уу маш их юм дотор гадар өөхийг нэмэх за дотор өөх нэмэгдсэнээр бодисын одоо эд эрхтний гадуур тийм нөгөө өөхний юм бутанцрууд нэмэгдээд ирэхлээр нөгөө үйл ажиллагааг дарангуулах гэх маш олон эрсдлүүд байгаа даа юм л да. Тэгэхээр өөх тос хэрэгжилж байгаа бол мэдээж хансан бол угаасаа бид намайх ядж байгаа болохоор хангалттай авчиж байгаа. Тэгвэл ханаагүй тос гэд буюу сайн тосоо яаж авах юм бэ? Тэ ургамлын гаралтай үр тарианаас тийм үү самар үрнээс авах боломжтой. Тэр чиглэлээ илүү хэрэглэх юм бол нөгөөх нь сайн муугаа даардаг. Өөхийг хорийг хороор гэдэг шүү дээ. Тэр шиг сайн тос нь өөрөө муу өөх тосоо задлаад ингээд нэг шингээдэг гэх юм уу? Энгийнээр хэлэх юм бол тех боломжтой байна. Тэгэхээр хамгийн энгийнээр гэх юм бол одоо бид нар хүнд нүдэн баримжаа өгөхөд те одоо та өөрийнхөө эрхийн урууны хэмжээтэй өөх тосыг өдөрт хэрэглэхэд болно гэж ярьж байгаа те. Тэгэхэд өглөө ганцхан маасл талах итгэхэд миний өнөөдөр өөх тосны хэрэглээ бараг болчих гэж байгаа байхгүй те. Тийм нэг зүйл бас яригддаг. Нөгөөтэй өөрөх юм бол бид нар ганц хэдийн малын гаралтай гэж хэлсэн. Гэтэ Монгол уламжлалт хоол тийм ээ. Ялангуяа шар тос, за сүүлний тос, тэ өвчүүний өөх энэ төр маань өөрөө бас тодорхой хэмжээнд бол хүний бие дархлааг бол дэмжих боломжтой юм байна гэдэг судалгаанууд гарсан. Хамгийн гол нь хэмжээ. Сайн амигч хэтрүүлэн хэрэгэлсэн ганц өөх тосон дээр ярихгүй тэг бусад зүйл дээр ч гэсэн ялгаахгүй. Сайн амигч гэсэн хэтрүүлэн хэрэглүүл хор.
Тэ жимс идээд би нүүрс асч ин гээл тэ жимс идэл тэр ч гэсэн жимс ч гэсэн өөрөө нүүрс устай. Тэгэхээр нүүрс усны илүүдэл гарч болно. Хит их ногоо эргэлэх юм бол суулгалт үүсэх боломжтой. Хит их өөх тос эргэлэх юм бол тэ зүрх судасны өвчлөл тэ за тэгээд ялангуяа нөгөө гоо сайхан батгшилт гэдэг ч юм уу тэ өрөвслүүдийг дэмждэг. Хит их уураг эргэлэх юм бол өтгөн хаталт, элэг бүүрний үйл ажиллагаа доголдох гэдэг. Тэгэхээр яг нөгөө хэмжээ айгуу чухал. Хизээ идэггүй хэмжээ айгуу чухал. Тэгээд нөгөө хансан ханаагүй тос гэрангууд одоо Монгол махны хувьд бол тий бид нар омега 3-ыг нэмэлтээр аваад идэх шүү дээ тий. Ямар ч малын маханд хансан ханаагүй өөх тос хоёлаа агуулж идэг. Аль харьцаа нэх вэ гэдгээсээ ялгаатай байдал үүсэж байгаа. Тэнгүүд нөгөө одоо өвчүүний мах тий өөх ингээ үзэн тасалгааны температур тавьсан ч жоохон ийм шаргалтаад ингээд тослогдоод байж байна тий. Тэгэхээр тасалгааны температур дөрөв шингэн байдалтай буюу тослогдоод байна гэж тэнд ханаагүй тосны агуулмж бол байна гэсэн. Ялангуяа одоо яг энэ хүүтний үйлрэлд адууны мах яригддаг тий. Адууны маханд хансан тос байгаа ч гэсэн ханаагүй тосны агуулмж байна. Харьцангуй бусад малын махыг бол өндөр байна. Тэгэхээр бид нар заавал нэмэлтээр омега уугаад ч юм тий. Биш адууны махнасаа бид нар бас омега 3 авах боломжтой гэдэг ч юм уу тий. Тэгэхээр нөгөө өөх тос маань өөрөө сайн болон муу гэж байгаа. Тэгэхээр сайныг муугаар дарна. Тэгэхээр мууг хэтрүүлэн хэрэглэх юм бол эрүүл мэндэд муу. Тэгэхээр гаднаас зайлшгүй сайныг бол авч явах хэрэгтэй. Тэгэхээр сайныг бид нар за малын махнаас гэмэл адууны махнаас илүү авах нь. За үр тарианаас авах боломжтой, самараас авах боломжтой. За яг шингэн одоо ургамлын гаралтай тоснуудаас бас авах боломжтой л гэсэн. Дөрөв брендийн бэлэн хоол онгойлгоод халаагаад хоолндоо амт нэм хүнсний нэмэлт бодис хийгээгүй, хугацаа уртас огчгүй, өнгө оруулагч бодис агуулаагүй, савлгаа нь BPA агуулаагүй, зориулалтын самд савлагдсан, таны цаг хугацааг хэмнэсэн витамин B, B2 ихээр агуулсан тул хоол боловсруулах системийг сайжруулдаг. Калий, кальци баялаг. Нэгээд 2 минут халаагаад шууд хэрэглээрэй. Шимтэй эрүүл дөрөв. Дэлхий дээр нийт 10.5 сая метр куб ундны зориулалтын ус бий. Хэдий юмч үүний ердөө нэгээс бага хувийг уухад тохиромжтой эрдэсчсэн гүний ус эзэлдэг. Монгол орны тайга Ханган нурууны гүний ус нь олон зуун жилийн хурдгандас чулуулгийн давхаргаар дамжин эрдэсчиж өөрийн өвөрмөц зөөлөн амтыг бий болгодог. Байгаль ихийн хөвлөд бүрдсэн эрдэсийн тэнцвэр тусыг байгалаар нь танд зориулан савлав. Тайхын совд дотоод тэнцвэрийн их хүндрэг. Эрүүл мэндийг дэмжиж ажиллагч Зөв Тасал компани аль биесний нэгтгэгээр оруулж ирдэг цэвэр хар өрийн тос хамтран ажиллаж байна. За хар өрийн тосны хувьд бол өөртөө 100 гаруй хүний бид хэрэгцээтэй амин дэм эрдэс бодис амин хүчлийг агуулж идэг. За үүн дотор бол тимокина хэмээх маш чухал нэгдэл байж байгаа. За энэ нь өрсөл дарах за мөн одоо тэр хүний биеийн тэр нөхөн төлжих болон хамгаалах тогтолцоог илүү санаа дэмжиж өгдөгөөр давуу талтай байдаг. За тэгээ үүнд бол хоол босруулах эртэн тогтолцооны үйл ажиллагааг илүү сайн дэмжиж өгөх, за хотоодны шархлаанаас бас мөн урьдчилан сэргийлэх, за мөн одоо тэр бөөршөөс дамжуулах замын үйл ажиллагааг дэмжиж өгөх, за мөн илэгний тэр одоо хоргоожүүлэх олон төрлийн одоо үйл ажиллагааг бас дэмжиж өгдөг. За хүний биеэс тэр хорт бодисыг илүү сайн гадагшлуулж өгөх, за маш өндөр антиоксидант чанарыг бол өөртөө агуулж идэг. За дурдах юм бол хүний биеийн ерөнхийдөө бол маш олон эртэн тогтолцооны үйл ажиллагаанд их сайнаар нөлөөлдөг гэдг нь бол батлагдсан байдаг. Таны эрүүл бас амар өглөөний үнд халтар арван гурил, майлангийн гурил, чаавар, бурам, цангис, хушны самар зэрэг, эслэг, уураг, сайн өөх тос, нүүрс ус агуулсан өглөө тэргэлэхэд хамгийн тохиромжтой эрүүл тэнцвэртэй хүнснүүдийн нэгдэл юм. Таны цагийг хэмнэхээс гадна өглөөг эрүүл эхлүүлэхэд тань туслах болно. Амар өглөөний үнд. Манас энто имэн сангуудаар худалдаалагдаж эхэллээ. Өглөөг эрүүл бас амар эхлүүлээрэй. За тэгэхээр өөх тос бол яалтчгүй танаас яг хилдэг зүйл байна л да. Бид нар яг хөдөө мал дээр байнга гэж хүүтэнд яваад байхгүй учраас хөдөө мал дээр байгаа эрс тис уур амьсгалтай хүмүүс бол тодорхой хэмжээнд өөх цэсийг бас өвлөө үлрэлд илүү нөө энергийг нөх одоо хүүтнээс илүү үүрэг бие аврах гэдэг учраас хэрэглээд нь штэ. Тэгэхээр тэр тал руугаа яг хаана амьдарч байгаа юу хийж байгаагаас хамаарат бас зохицуулан хэрэглэхгүй бол яг баян гэртээ үжиж энэ тэнд одоо энергийг нөөцлөд байх дулаанаас өөр одоо хүүтнээс өөрийгөө хамгаалаад байх юм зүйл бол харцангуй бага байна шүү дээ.
Гэхдээ өвлийн улиралд бол хүмүүс иж бүгд дийлэх хүмүүс л хийж байгаа бах. Тэгэхээр тэн дээр сайхан тодорхой хэмжээний Монгол хүндийн тодорхой хэмжээний их олон 100 жил одоо тасан зохицсон байна шүү дээ. Тэгэхээр энэ зүйлийг бол бид нараас шууд үгүйсгэж бас болохгүй. Тасан зохицсон байгаа зүйл бол байгаа юм байна. За яг энэ талыг ярихаар манай яг Ахмад одоо настай хүмүүс маань их баярлдаг. Дандаа хитрхи сүүлийн үеийн яриатай авокадо идэх гэж энэ ч одоо Монголд байдаггүй үстэй гэж яриад байгаа. Тэгэхээр бас Монгол уламжлалтын соёлын зүйл гэдэг нь Монгол хүний бие махбодод бол их олон зуун жил тасан зохицсон гэж зүйлийг бид нараас өнөөдөр үүсгэж болохгүй гэдгийг л бас таны хувьд бол их гоё хэлж өглөө. За хоёул өнөөдөр бас яг тураах тал руугаа ярихаас өмнө бас нэг зүйлийг бас үзэж байгаа хүмүүстэй гэсэн хэллээд өгчий. Тэгээд яг манай дугаар бас яг нийгмийн хариуцлагын хүрээнд бас нэг газрыг дэмжиж хамтарч ажиллаж байгаа. Тэгэхээр инх гэр бүлгээ төрийн бас байгууллага байдаг. Тэгээд энэ болохоор хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тусламж үйлчлэгийг одоо тодорхой хэмжээний улсаас санхүүжилтийг авч бас үйлчлэгээ үзүүлдэг газар байдаг юм байна. Тэгээд энэ болохоор яг ямар газар вэ гэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ерөөд бол маш их байдаг. Тэгэхээр энэ хүүхдүүдийг нөгөө эцэг эхчүүд нь харж одоо асраад ажил хийх боломжгүй байгаад байдаг юм бол тэр хүүхдүүдийг одоо илүү тэр юм одоо хөгжлийн бэрхшээлтэй зүйл дээр нь тусалдаг ч гэдэг юм уу те илүү ингэж одоо нийгмийн амьдралд одоо оролцоод байх талаас нь хөгжүүлэх тийм одоо сургалт одоо эрүүл мэндийн тусламж үйлчлэгийг үзүүлж байгаа хооронд нөгөө ар гэрийнх нь байнга одоо асарж байгаа хүмүүс маань ажиллаа хийгээд явах юм боломжуудыг хангаж өгдөг юм гоё төрийн бас байгуулга юм байна. Тэгэхээр энэ газрын бас би холбогдох пэйжийг энэ ч оруулаад өгчий. Тэгээд яг энэ өнөөдөр манай дугаарыг үзэж байгаа хүмүүсээ бол инх гэр бүл төрийн бас байгууллагатай одоо хамтарч ажиллах, дэмжиж ажиллах, за мөн тодорхой хэмжээний одоо хандив тусламж үзүүлэх юм бол энэ татвараас бас тодорхой хэмжээний хувийг бас чөлөөлөх боломжууд байдаг юм байна. Одоо бидний хувьд бол нэг нийгмийн хариуцлагын хүрээнд тусламж үйлчлэгийг одоо байгууллагууд бас тодорхой хэмжээнд хаана хинт өгөх вэ гэдэг зүйл боддог байгууллагууд байвал инх гэр бүлгээ төрийн бас байгууллагаас хандаад холбогдоод үзээрэй гэдгийг энэ ташрамд хэлэх байна. За хоёул өнөөдөр одоо яг турах тал руугаа илүү гоё асууя. Тэгэхээр эмэгтэйчүүд илүү шимтэж ерхий бодисын солилцоо яадаг гэдгийг талаар айгүй гоё ойлголтоос авчлаа. За тэгвэл ус уухаар турдаг гэд хүмүүс яриад байгаа. Тэгэхээр зарим хүмүүс ус уусан ч таргалж ийн л гэж яриад байгаа л да. Тэгэхээр тэр бол нэг дэглэн барьж байгаа хүмүүс л хийж байгаа. Тэгэхээр би турнаа, ус уунаа, ус уухаар нөгөө нэг энергийг бас тодорхой хэмжээнд тэнд зарцуулаад байгаа гэдэг ойлголт яваад байгаа байхгүй хүмүүсийн нь. Тэгвэл яг үнэхээр ус их хуугаад ахаар хүн тэр турд юм уу гэдэг зүйлийг таас хэлж өгөөч. За ус уухлаар турах уу гэ. Турнаа. Тэ. Гэхдээ мэдээж би ус ууж ийн гэдэг нэг өөрийнхөө одоо биеийн жингээс тэ өөрт агуулгаж байгаа уснаас зарцуулж байгаа уснаас хэтрүүлэн ирэх юм бол хавгнах бас эрсдэл бол байгаа. За мэдээж одоо чи тэр яриа болохлээр ер нь бол эмнэлзэн биш те. Зөөр өвчнгөө энгийн хүний тохиолдолд гэдэг ер нь бол кейсүүд ярьж байгааг бас ойлгосоо гэж хүсэж байна. Тэгэхгүй бол нөгөө нэг суур өвчтэй одоо чихрийн шижин хэв шинж 2 те. Бүрний архаг өрсөлцөө зарлаад дутагтал диализтэй хүмүүс гэдэг ч юм уу. За хавдрын үе гэдэг ч юм уу те. Янз бүрийн юм өвчний шалтгаантай байгаа тохиолдол бол зарим нэг дэглэн бол тохирохгүй. Яг одоогийн энэ ус уугуул турхаг бол турнаа. Нэгдүгээрт яагаад вэ гэхээр ус маань өөрөө хүн те биеийн 60% нь уснаас тогтож байгаа. Тэгэхээр бүх үйл ажиллагаа, хоол боловсруулах, энергийн зарцуулалт энэ бүх одоо цусыг хүртэл урсгах гэдэг ингээд тий бүх зүйл маань уснаас тогтож байгаа. Тэгэхээр ус хэрвээ хангалтгүй байх юм бол хүн өөрөө ингээд дотгошоо ингээд гэж юу яа тийм ээ л хураадаг юм байна л тий. Нэг түрүүж зарцуулах хэрэгтэй, гаргах хэрэгтэй, гарахгүй хуримтлуулдаг гэдэг шиг шингэн дутагтаад ирэхлээр бас мөн ялгаа ахгүй өөрийг ингээд дотгошоо хуримтлуулаад нөгөө зарцуулах хэрэгтэй бас зарцуулж чаддгүй хаях хэрэгтэй зөвлөө хайж чаддгүй. За тэгээд шингэн байхгүй бол бодис солилцоо удаашрал явагдах эрсдэл байна. За шингэн хангалтгүй байгаа тохиолдолд өтгөн хаталт явагдана. Өтгөн хаталт явагдана гэдэг маань өөрөө нэгдүгээр жингийн илүүдлийг бий болгох эрсдлийг үүсгэж байна. Хоёрдугаар тэр чинь нөгөө боловсруулаад хаягдах ёстой зүйл маань гадагшлах ёстой зүйл маань биедээ үлдээд байна шүү дээ. Тэгэхээр хортой нэгдлүүд маань биедээ үлдээд би одоо юу яаж вэ? Хортой нэглийг биедээ авч үлдээд байна. За энэ цаашлаад бас эрүүл мэнд нөлөөт. Тэгэхээр шигнийг бол маш сайн хангалттай хэрэглэх хэрэгтэй. За одоо хүүдний үйлрэлд бол мэдээж халуун бүлээн шингийн юм уужж хүн дулаацчээдэг тий. Нөгөөтөр дулааны үйлрэлд бол арай жоохон
хүүтэн дүү. Гэхдээ цэс хүүтэн цэл хүүтэн биш. Яг биеийн дулаанаас жоохон бага юм хүүтэн дүү ус ууж байгаа тохиол нөгөө усыг чинь бие дотор ороод халаадаг байхгүй. Халаахад чи энерги зарцуулаад байгаа. Тэгээд бас туурдаг. Бас онцлог бас байдаг. За тэгэхээр харьцангуй эрүүл хүн бол ус уугаад байвал торох боломжтой байна. Гэхдээ одоо жишээлбэл биеийн жингээ тий бидний хувьд бол хамгийн энгийн том нь бол биеийн жингээ одоо 35-аас 40 мл-ээр үржүүлэх юм бол таны өдөрт хэрэглэх ёстой шөнийн хэмжээ гарч ирнэ. Тэгэхээр би одоо жишээлбэл 60 кг-тай байлаа гэхэд 40-оор үржүүлэх 2.4 литр усыг би өдөртөө хэрэглэх. Ус шингэнийг хэрэглэх ёстой. За тэгээд энэ маань ерөнхийдөө шингэн гэж ярьж тий. Тэгэхээр бүх зүйл одоо бидний хэрэглэж байгаа одоо хүнс маань ч өөрөө шингэн агуулж идэг. Ууж байгаа шүл маань ч хүртэл шингэнтэй тий. Тэгэхээр цай хүртэл уснаас бүрдэж байгаа. Тэгэхээр тэр нийт шингэний тий 60-аас 70%-ийг яг цэвэр уснаас аваач гэдгийг зөвлөж байгаа. Тэгэх юм бол нөө бөөрөөр дамжих яг цэвэр бодисын солилцоонд маань илүү нэмэртэй болж. Тэгэхгүй нөгөө 2.7 2.4 литр шингэн гэнгүүтээ нөгөөтөө ундаагаар ч юм уу, кофегаар ч юм уу, цайгаар дан шүлөөр ингээд орлуулчингууд элэг бүр нь ирэх ачаал нэмэгдэж байгаа. Нөгөө нэг тэр чинь холцтой болчихж байгаа учраас элэг бүр нөгөөд чинь шүүгээд яг цэвэр ус болгож гаргаж ирсний дараа бицэн сэлцээр орох гэдэг. Тэгэхээр илгэн дээр бүрэн дээр маш их ачаал ирдэг. Тэгэхээр яг цэвэр усаараа тэгээ нөгөө ус багуугаад дасцсан хүмүүсийн хувьд ус нэмэнгүүд би хавгнаад байна. За эсвэл би жин нэмээд байна. Энэ бол ерөөсөө хамгийн ихний процесс. Нөгөө төр нөгөө ус багуугаад дасцсан хүм учраас нөгөө ус хангалттай ороод ирэнгүүд нөгөө нөөцлөх гэдэг шиг бас эсүүд мань жоо шокрож байгаа мэдээж хавнах процесс явж байгаа. Гэхдээ нэг 7-аас 14 хоног гэдэг ч юм уу. Нэг тодорхой хугацааны дараа буцаад нөгөө эсүүд ч өөрөө надад угаасаа ус хангалттай ирж байгаа юм байна шүү дээ гэд дасан зохицох процесс хугацааг л жаа өгмөр байгаа юм биэндээ тэ. Тэгээд дасаад ирэхлээрээ угаасаа хэвийн үйл ажиллагаа руугаа ороод нөгөө нэг хавгналт нь буураад ирдэг. Ялангуяа эхний 7-аас 10 хоногт бол аюух ажиглагдаг. Ялангуяа өдөрт 1 литр ганц аяг ус цай 2 аяг цай уудаг бас хүмүүс байдаг шүү дээ. За хоолтойгоо нийлээд 600-700 г уудаг хүмүүс бас байдаг. Тэнгүүд тэр хүмүүсийг 1 литр 500 2 литрийг уугаад ирэнгүүд хөөгөөд тэгээд хавгнангууд тархалцсан юм шиг мэдрэмж бас төрөгдөв. Тэгээ нэг 7-аас 14 хоног яг уулгацсны дараагаар хэвэн болоод царайн чингрээд бас ороод ирдэг л дээ. Тэгэхээр би яг өөрийнхөө ус уух туршлагаасаа хуваалцаад юу юм бэлээ. Хүн хажууд усны нэг юм одоо сүүлийн хүмүүсийн том савнууд явдаг болсон шүү дээ. Одоо таажсан одоо оюутнуудад лекцорж байгаа оюутнууд ч гэсэн том савтаал суугаад байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь хажуудаа заавал тийм сав авч явах хэрэгтэй юм байна. Тэгэхгүй хажууд ерөөсөө огт тийм юм ойрхон байхгүй л хүн залхуураад идэм байл. Жижигхэн аяган дотор тийш хол коридор руу очиж ус хийж авчиад тавиад би зүгээр нэг балгаад дуусаад дахиж очихоор залхуураад байгаа байхгүй. Тэгэхээр би яг нэг 2 литрийн савнд ч юм уу литрийн савнд ч юм уу усаа дүргээл тавьчих. Тэгээ юм хийж хоорондоо өөр ирэхгүй нэг юм ус уумаар санагдаал байх юм бол ус уугаал байгаа. Тэгэхээр зарим хүмүүс ч нэг ам цангаж байгаа мэдрэмжийг өлсөх мэдрэмжтэй андуураад юм идчихдэг гэж байгаа. Тэгэхээр яг байна. Бас хаяа усаа хажуудаа тавиад ингээд уугаад их юм бол их боломжтой байна. Ус бол ер нь хийж чидтэй зүйл байгаад нь шүү дээ. Тий. Тэгээд яг хөө мэдээж одоо сэдвийн хүрээнд дээр хүмүүсийн бас нэг турах гэдэг нэг ойлголтоос жоохон ч гэсэн тий зөвлөгөө авахыг бас хүсэж байгаа. Тэгэхээр яг таны хэлдгээр өлсөх ам цанх мэдрэмж өлсөх гэж удаад ус биш хоол идчихэд. Тэгэхээр ус ойрхон байвал бас нөгөөтөр агшин зургийн өлсөлтийг бас дарж идэг. Тэгэхээр бас ус уух юм бол энэ хэдрүүлээ идэх ч юм уу тий. Өлсөж байгаад хүн хидчихдэг тий. Тэгвэл ус уучаад байж байгаад идэхлээр арай бага иддэг ч юм тий. Тэгэхээр бас тиймэрхүү бас аргууд байж байдаг. Тэгэхээр аль болох нэгдүгээр тусаа сайн уугаарай. Хоёрдугаар тусаа яг үүрт ойрхон байх юм бол нүдэнд харагдаж болох хүн илүү хэргэлдэг. Ер нь ус ууцхаяа гэдэг баг тийм аян хэмээр санагддаг. Нийтээрээ одоо цусыг шингэлдэг зүйл ч гэсэн одоо байхгүй ус уугаалах юм бол цус тодорхой хэмжээнд бодис сэлцээ сайн байх гэсэн маа.
таны түрүүний хэлдгээр цус хүртэл угаасаа маш их шингэнээс бүтэж байгаа учраас энэ цусыг шингэлэх гол бид нар цус их өтгөн байна л гэж яриадас ковидос хойш. Тэгвэл цусаа шингэн байлгах илүү гоё гэрэлцсэн байхын тулд усаа сайн л аваад байх юм бол хүн цаанаасаа л өөрийгөө шингэнээ сайн нөхөд байх юм ба штэ. За шинэ жил болох гэж байна. Тэгэхээр хоёулынхны дугаарыг хүн шинэ жилээр ч үзэж болно, цагаан сараас ч үзэж болно, наадмаар ч үзэж болно. Ямар нэгэн баяр ёслол хэн нэгний төрсөн өдөр хорим найр энд зориулж хүн эмэгтэйчүүд дийлэнхтэй плажинда багтах гадах. Тэгэхээр нэг заавал тийм жижигхэн плаж авчаад тэндээ багтах гадах юм те. Энэ уг нь яг байгаа чиндээ бүр арай жоохон баг зэрэг жоохон тааруулаад авчмаар байгаа. Тэгэхээр шинэ жилийн плажинда багтаж байгаа эмэгтэйчүүд яг одоо яг чагнаж байгаа. За одоо яг ярихгүй гэд. За тэгвэл плажинда багтахгаа шууд жингээ хасаал эхэлж байгаа. Юу гэн өнөхөд бол одоо 12 сараас эхлээл жинг бол за би өстө шинэ жилээр өстө гоё харагдана гэл ингээд дайраад байгаа шүү дээ. Тэгвэл энэ жингээ огцом ингээд хасаад эхлэх нь ер нь зөв юм уу? Энэ ер нь тухайд ямар эрүүл мэндийн одоо сөрөг нөлөөллүүдийг өвчүүлж болох вэ? Та яг хоол зүүж хүний хувьд бол хүмүүст маш энэ талаар зөвлөгөө өгдөг баг. Нэг огцом жингээ асах, дэглэн барих гэдгсэн чинь нэг юм санаанд орлоо. Хүн ер нь амьдралдаа хэр их ямар нэг байдлаар жингээ хасгаар дэглэн барьж үзчихсэн юм уу гэдэг тийм зүйл олж уншлаа л хайж үзлээ. Тэгсэн чинь Америкийн нэгдсэн улсад болохоор хүн амьдралдаа ядаж нэг удаа дэглэмээ барьж исэн хувь нь 46%. Тэ? Австралид 2021 онд хийсэн судалгаагаар 46%. За Аз руу шилжээд ирсэн чинь Японд усан чи эмэгтэйчүүд ингэж байгаа юм л да. 41%. Гэхдээ сүүлийн жилд ямар нэг байдлаар турах дэглэм буюу турах оролдлого хийсэн үү гэдэг асуулт байгаа. Тэгээ Монголд бол хараахан тийм судалгаа би олж уншаагүй байна. Хийгдчихэж магадгүй эсвэл хаа нэгтээ байгаах тий нийтэд хүртэлтэй биш. Тэгэхээр хүн энэ турах гэдэг зүйл маань ямар нэг байдлаар ялангуяа эмэгтэйчүүдэд айгүйх тийм бодол байнга байд юм л дээ. Бодож чад нэг дайртгэл юм шиг байгаа тий. А зарим нэг хүмүүсийн хувьд болохоор нэг жилд хэд удаа дайралтдаг гэх юм ба тий оролдлого хийдэг. Тэгээ амжилттай болдог, амжилтгүй болдог янз бүр байждаг. Тэгэхээр огцом ингэж одоо дайралт хийгээл тий жингээ асгаар шууд хоолоо асаал. Эсвэл хоолоо асаад нэмэх нь гинт тасгал хийгээл гэдэг ч юм. Тэгээд эрэнгүүд нөө хоол асж байгаа учраас бид нарт амин нөө хэрэгцээтэй тий намайг амьдруулж байгаа хэрэгцээтэй шимт бодисууд маань дутагтаад ирж. Тэрийгээ дагаад тархлаа маань унж ирж. Андашгүй ингээд хамгийн наазахын шиг хомхоодлоод тийм ээ. Нүд хөхөрдөг. За нөө хоолоо асаад ирэхлээр хүн ингээд өсөөд ирэхлээр нэг цухалддаг те стрессддэг. Ялангуяа эрэгтэй хүмүүст их ажиглагддаг л та. Эмэгтэй хүн ч гэсэн ялгаа. Тэгээд стресс учирч штэ. Тэгээ стресс учраад ирснээсээ болоод ядардаг, нойргууддаг, хотоод өвддөг гэдэг ч юм те. Тэгэхээр маш олон тийм мэрслүүд өгөл агуулдаг. Ханаад амархан одоо яг энэ хүүдний үйлдэл маш амархан ханаад үрдэг. За нөгөө төр үнэхээр та дэглэн бариад турсан бол шинэ жилийн дараа эргээгээд харгалах гайх зүйл байхгүй. Тэ? Бас нэг зүйл нь миний өөрийн судалгаа л да. Одоо хулган дээр хийсэн судалгаа байхгүй. Ингээд энгийн хулганы илгийг тэ за таргалтай хулгана за хулганд хоолны дэглэм болон дасгал хөдөлгөөн ингээд дөрвөн бүлэг болгоод ингээд судалсан. Тэгээд үр дүн нь яасан бэ гэсэн яг зөвхөн илгэн дээр хийсэн л тэ. Эсийг нь ингээд микроскопоор хараад ямар байгаа юм бэ гэдгийг харсан баг. За мэдээж хоолны дэглэм барьснаар бол тухайн хулгамны жин буурсан уу буурсан, турсан уу турсан, нойруулж байгаа үйл ажиллагаа, илгэний үйл ажиллагаа нэмэгдсэн үү нэмэгдсэн. Гэхдээ нөгөөтэйгөр яг эсийн түвшинд хараад үзэнгүүт эсийн гадуур буюу одоо гадар өөхнүүд нь бол буурсан гэсэн. Гэхдээ дотор өөх буураагүй. Эсийн дотор жижигхэн өөхөн бөмбөлгүүд яваал. Тэгэхээр хүн харахад та гуйлаг туранхаа харагдаж байна. Гэтэ та дотор өөхөө хасч чадсан үгүй л бол тий. Яг мэдээж нөгөө дэглэмийг ямар хугацаатай барьж байгаас ямар дэглэм барьж байгаас бол хамаар. Тэгээд эргээгээд маш богинохон хугацаанд илэг нойр улчраны үйл ажиллагаа сайжраад маш огцом муудсан. Тий. Эхэндээ бол сайжирсан юм шиг үзүүлэлт гарсан. Жим буураа сайжирсан юм шиг үзүүлэлт гарсан.
маш хурдан эргээгээд муутцсан. Бүр дортцсон. Анх байснаасаа муутцсан. Дасгал хөдөлгөөнийг хоолтойны дэглэмтэй ингээ хослуулсан чинь нойруулчгааны үйл ажиллагаач, элэгний үйл ажиллагаач сайжирсан. За цусан дах тригглицеридийн хэмжээч багассан. За тэгээ эс доторх өөрийнх нь эсийн гадна болон доторх өөхн бөмбөлгүүд нь багасаад нөгөө энгийн хамгийн одоо бидний хяналтын бүлэг гэж ярьдаг. Бүлгийн илэгтэй адилхан болж ирсэн. Өнгө морфологийн бүтцийн хувьд ч гэдэг. Ойролцоо болж ирсэн. Тэгэхээр тэрний үр дүнгээс нь юу юм бэ гэхээр дэглэм бариул үр дүн өгдөгч эргээгээд хортой юм аа. Нөгөөтэйгөр дотор өөхийг бол их бууруулж чадахгүй байна. Хослуулах юм бол үр дүнтэй юм байна. Гэхдээ үүнд бол тодорхой хугацаа шаардлагатай байна. Гэдэг үр дүн гарсан. Тэгэхээр энэ дээр ч гэсэн бас яг бодох юм бол та яг агшин зургийн турхаа бодож байна уу? Нөгөөтэйгөр та яг одоо палажинда багтаж олноо тий. Эргээгээ таргалжвал таны тэр их хүч хөдөлмөр тий нэг 2 3 7 хоног сар ч юм уу тий. Хийсэн тэр чинь бас хөдөлмөр байхгүй юу? Төвчээр байхгүй тий. Тэр төвчээрийг гаргаж жагаад палажинда багтсан ч эргээгээд таргалчих юм бол үнэхээр урам хугарна. Тий. Тэгвэл тэр жинг урт хугацаанд хадгалж чадах зүйл маань эртнээс төлөвлөсөн хооллолтын дэглэм дасгал хөдөлгөөнийг хослуулснараа би дэглэмээ алдсан ч нөө булчин мас дасгал хөдөлгөөн булчин мас нэмж байгаа болохоор би огцомжийг нэмэхгүй тэр масыг би биеийн урт хугацаанд хадгалах боломжтой. Өөрөөр хэлбэл миний гаргасан хүч хөдөлмөр төсвөр төвчээр маань үр дүнтэй надад хайпи. Ийм үр дүнгууд байдаг. Тэгэхээр огцом масгаас илүү төлөвлөгөөтэй байвал зүгээр аа. Ялангуяа сүүлийн үед бол одоо яг шинэ жил гэд маш олон дэглэмүүд гарч ирж байгаа л харагдаж байна л да. Тэгэхээр дэглэмийн талаар бол яалтчгүй өнөөдөр их зөв ойлголттой гэл та өгч чинь. Тэгэхээр холгон дээр ч гэсэн туршилтан дээр ингэж гарсан байна гэдэг чинь хүн дээр ч гэсэн юм ялгааг бол юм зүйл тохиолдох бах. Тэгэхээр хүмүүс нөө огцомжийн хасах, огцом үр дүнгэл хүсэж байгаа. Тэр зүйлийг л үнэхээр супер өөрт нь бол би үргээ ялчлаа гэдэг л энэ зүйлийг ойлгоод байгаа шүү дээ. Тэгэхээр тэр бол тийм биш юм а гэдгийг л маш олон эрдэмтэн судлаач нар одоо эмч нар багш нар та бүхэн хэлж байна гэхээр энэний цаана заавал ямар нэгэн байдлаар тийм эрүүл мэндийн тодорхой хэмжээний ойлголтууд яваад байгаа учраас та бүхэн анхааруулж хэлээд байгаа бах. Тэгэхээр эрүүл мэндээр ямар нэгэн байдлаар турна гэдэг зүйл рүү хэтэх маркетинг руу орж өөрийгөө тэгж зовоож одоо дотор өгөлт байгаад нь штэ. Энэ зүйлүүдийг бас жигэд хасах энэ хоолоо тааруулаад дасгал хөдөлгөөнөө жигэд ингэж барих юм бол одоо урт хугацааны марафонд маш үр дүнтэй орох гэдэг. За тэгвэл бид нар нэг жин хасах, хэвийн жин хасах талаар би асуумаар байна л да. Одоо хүмүүс тэгж байгаа штэ. За би 2 сарын дотор 20 кг хаслаа гэл одоо тэнгууд хүмүүс вау ямар мундаг юм бэ гэх нөгөөд нь аль дээр багш болцсон ерөөсөө. Өөрөө турангуудаа багш болоод хүмүүс амьдрал заагаад эхэлцдэг хүмүүс зөндөө байна. Тэгэхээр энэ ангаахын мэрэгжлийн хүмүүсийн яриаг би та бүхэнд хүргэж байна гэдэг чинь нэг зүйлийг цаана хэлж байгаа шүү. Тэгэхээр миний ярьж байгаа энэ зүйлтөө санал нийлж байгаа хүмүүс зөндөө байгаа бах. За тэгвэл сард улиралд жилдж гэдэг юм уу бид нар хэвийн физиологиороо ер нь ямар килограммжийн хасах юм бол энэ нь урт хугацааны марафонд илүү үр дүнтэй эрүүл мэндэд илүү одоо сөрөг нөлөө үзүүлэхгүй байх ёстой юм бэ гэдгийг та хэлж өгөөч. За тэгэхээр яг сард төдөн килограмм гэд хэлчих юм бол нүүн харилцаа адилгуу том биетэй хүн жижигхэн бид. Тэр нь бол хувьчилж боддог. Тэгэхээр таны биеийн жингийн 3% хүртэл одоо сард хасч чадах юм бол энэ бол эрүүл одоо жим хайлт гэж үзэж байгаа. Тэрнээс нэмэгдээд ирэх юм бол ер нь бол одоо хурдан, маш хурдан гэдэг чиглэл рүү ордог. Тэгэхээр нөгөө маш хурдан маань өөрөө эргээгээд хэдүүлээд харгалдаг гэж ярьчлаа шүү дээ. Тэгэхээр за жишээлбэл одоо 60 кг-тай хүн те нэг эрүүлэр жингээ аяа гэж 3% гэж бодох юм бол хэд 1.8 кг. Нэг сард бас боломжийн үзүүлэлт. За энийгээ 7 хоногт аваач л та 4-т баач те. Ерөөсөө 7 хоногт 400 г хасна. За тэрийг хэдүүлээ хоол руу шилжүүлж те. Тэгэхээр 400 г-ыг би хасахын тулд өдөрт би хоолноосоо за нэг 5 хоол иддэг бол би 60% ч юм уу 70% идээд байхад л би боломжтой. Тэгэхээр нөгөө хүмүүс
жин гэж харахлаарэ эсвэл тоо харахлаарэ нөгөө нэг айгуу тийм стресст очрал те айгуу хүнд юм шиг шууд хатууд иглэм юм шиг бодоод ид. Энэ юусоо л маш жижигхэн алхам өөрөө маш том үр дүнд хүрэх боломжтой. Тэгэхээр би нэг 5-4 хоол идэж байгаа бол би зүгээр л нэг 70% идсэн байхад тий эсвэл 60% идсэн байхад би хоолоо огт хасаагүй шүү дээ. Зүгээр л хэмжээгийн жоон багасгацсан. Багасгахад л би хүссэн үр дүнтэй царын дараа ч юм уу тий 1.8 кг би хасах боломжтой. Тий эсвэл би өглөө өдөр орой иддэг. Завсрын дахиад нэг жоох юм иддэг бол завсрынхаа хэмжээг эсвэл үнцэн олоо жоохон багасгах хэрэгтэй. Аягныхаа хэмжээг багасгах гэж яриад байдаг шүү дээ. Аягныхаа хэмжээг жоохон багасгачихад л болчих гээд байна. Гэхдээ яг нөгөө зарим хүмүүсийн хувьд болохоор аягныхаа хэмжээг багасгангуудаа тэрнгээр ихэд идчихдэг ч юм уу. Нэг тиймэрхүү нүүд ажиглагддаг л та. Гэхдээ гол санаа нь бол ерөөсөө л тэр хоолоо огт бичээс зүрх таны өдөр тутамдаа хийж байгаа та тий магадгүй дунд нь бичээ иддэг байсан бол 2 бичээ иддэг ч юм уу 1 чихэр иддэг байсан бол тэрний хооронд самар эсвэл нэг алим жимс тий эслэг ихтэй гэдэг ч нөгөө нэг хоол боловсруулах зам нөө 4-р үйлдвэр хүртэл явуулах гэдэг нэг энерги зарцуулдаг өндөртэй нэг хүнсийг сонгочих юм бол болчих гээд байгаа. Ерөөсөө л өдөр тутмын жижигхэн алхам л том үр дүнд хүрэх боломжтой гэдгийг хэлэх гээд байна. Шууд л нэг ийм өнөөдөр хасаал би маргааш 1 кг туурчин гэж байгаа. Өнөөдөр би дэглэм барьж ирээд 7 хоногийн дараа би магадгүй 2 юм уу 3 хоногийн 3 кг турч магадгүй одоо сүүлийн дэглэмүүд ялангуяа тийм байгаа. 14 хоногийн дотор 5 кг. Тэ сарын дотор 10 кг. Энд чи өөрөө зүгээр л танд хуримтлагдсан байсан хорыг магадгүй өтгөнийг тий. Жохон эрүүл хэм маяг руу оруулаад нөгөө нэг надад дутагдaltaй байсан амин дэм эрс байцууд маань ороод ирэхэл боцин солилцоо ирчимж байгаа. Тэ өтгөн шингэн маань сайн гараад тэ боцин солилцоож байгаа ирчимжээ тэрэнгүүд тэ хав маань буугаад тэрэнгүүд би амиржин хайцсан юм шиг харагдаад байна. Тэгтэл яг үнэхээр яг тэр өөх хасагдсан юм уу гэхлээр маш бага хувьтай эсэргээрээ булчингийн масыг төрлөө хассан байж байгаа. Тийм л ер нь булчингийн масыг бид нэр хасчихаар чинь эргээд сөрөг нөлөөлөл маш их байгаа шүү дээ. Бид нар булчингийн масыг хадгалах юм уу баг зэрэг нэмэх маягаар өөхнийхөө масыг хасах зүйлийг та яриад байгаа шүү дээ. Ер нь дасгал хөдөлгөөн хийгээд хоолныхоо хэмжээнд дээр жоохон анхаарчаа гэдэг зүйлийг яриад байгаа. Тэгэхээр манайхан яг л таны хэлдгээр нэг бүдүүн гизэнтэйгээ нөө их агуулгдсан тэр зүйлийг л гадагшлуулаад нөө яг таны хэлдгээр хавн буураад ирэхээр л би бүр супержин хаж ийн гэл нөө нэг килограмм дээр байгаа тоон дээр л анхаардаг. Тэгэхээр яг тэр хүний бие махбодод өөхний масыг дотор өөхөл хийрээ гэдэг зүйлүүдийг маш нарийн хяналтайгаар явахгүй бол тэгээ дээрээс нь тэр хүн ямар нэгэн байдлаар эмчэд үзүүлээд ч юм уу тодорхой хэмжээний дэглэм барьж болохгүй заалттай хүн байсан бол бас яах вэ гэдэг зүйл яригдаа явчих штеп. Тэгэхээр энэ хоёулын яриг сонсож байгаа хүмүүс дотор ч гэсэн хэрвээ турахыг хүсэж байгаа юм бол ер нь нэг эмчэд бас ерөнхий биеийн үзүүлэлтүүдийг бас нэг үзүүлсэн дээр баг те. Тийм. Тэгээд одоо надад таарч байгаа дэглэм чамд таарна гэсэн үг биш үү тий. Өөр хин нэг нь таарна гэсэн үг биш. Миний сайн туршлага өөр хин нэгний муу туршлага болж хуурахыг бас үгүйсэхгүй. Яагаад гэвэл би зүгээр л өөрийнхөө туршлагаа хуваалцаж байгаа. Тэгтэл нөгөө хүний суур өвчин, харав хууж өвчин ямар байгааг мэдэхгүйгээр тухайн хүмүүс өөрөө ч бас мэдэхгүй байж болно л доо. Тэгээд тэрийгээ дагснаас гадаад нөгөө нэг өөрөн шууд ялэцд орох хэмжээнд бүр хүндрээд ороод ирдэг хүмүүс бас байдаг. Цусан чулуужаад ороод ирдэг хүмүүс байдаг. Яг тэгэхээр өөрхөн суур юм нам мэдэхгүй шүү. Тэгэхээр хэрвээ үнэхээр эргэлт буцалтгүй те ийм дэглэм барих байгаа бол бас яг өөрхөн суур өвчнөө мэддэг байвал их зүгээр эмчэд үзүүлээд. Тэгээ мэдээж ер нь альва зүйлд өөрөө дур мэдэж авснаас ямар нэгэн яг мэрэгчлэлтэнд нь хандаад зөвлөгөөгөө аваад системтэй зөв явбал та турах үр дүндээ хүрнэ, эрүүлжин. Тийм л. Тэгэхээр энэ тал дээр бас бодгол зүйл юм шиг санагдав. Одоо яг фитнес дээр бас одоо яг нөө шинэ жилтэй холбоотой бас айгүйх хүмүүсийн одоо очих мас нэгсээд байгаа. Тэгэхээр энэ дээр ялангуяа эмэгтэйчүүд дээр бас яг одоо манай эмнэлэг дээр ирж байгаа тохиолдлуудыг бас харахаар энэ тохиолдлуудаас гарсан одоо жин хасах гад фитнес дээр очиод тэгэнгүүт фитнесийн багш нөөдөөс нь уурыг зөвлөөд
Тэгээд уургийг бол маш юугаар хэрэгэлсэн байгаа. Тэгээд тухайн яг хоёулын сая ярьж байгаа зүйлэл тэнд явагдаж байна л та. Нөгөө эмчэд үзүүлээд тодорхой хэмжээний үзүүлэлтүүдэд сайн үзүүлээд тодорхой хэмжээний тэр өрөвсөлөд гэх юм уу одоо асуудал гэдэг юм. Тэр зүйлийг нээлжинд эрүүлжих гэдэг процессыг явуулахгүйгээр шууд тэнд уурыг хэрэглээд өндөр тасгал хийгээд эхэлсэн. Тэгээ бөөрийн онцтойгоор хурж иж хөвцөн ийм тохиолдол гарсан. Тэгээ ийм зүйлүүд бол шинэ жилийн үеүүд дээр ер нь эмэгтэйчүүд дээр их тохиолддог юм байлээ. Тэгээ энэ эргээд яг нөгөө нэг фитнесийн багшаа буруутгах уу эсвэл өөрийгөө буруутгах уу яг тэнд юу болоод байгаа юм бэ гэдэг зүйлүүдийг бол бас аль аль талтай ингээд тунгаах зүйлүүд бол гарч ирж байгаа. Тэгэхээр эхний ээлжинд бид эрүүлжих гэдэг зүйлийг л маш сайн ойлгоод авч тэ. Уураг уусан ч гэсэн тэр хүн эрүүл бэжэж уураг хэрэглэхгүй бол бүрний ямар нэгэн асуудалтай бүрний дутагдaltaй байх юм бол уураг өндөр хэрэглээд байх юм бол эргээд элэг бүрэн дээр маш өндөр ачааллыг л үүсэх байх л та. Тэгээд яг энэ саяны нэг жишээн дээр ихэд дасгал хөдлөн гэхэлэр манайхан шууд фитнес ч юм уу ямар нэг тий зүйлийг шууд очихгүй л хийхгүй гэж ойлгоод дасгал хөдлөхөний зөөр итгэх нь ямар аа гэдэг мэдээж чухал л да. Гэхдээ маш энгийн штэ ер нь бол бидний энгийн хүмүүсийн хувьд л тий та хідэн давхарт амьдарч ийн зүгээр шатаар гарчгаа л та тий шатаар дээшээ доошоо явчихгаа л та өдрийн алхалтынхаа хэмжээг одоо ихэнх одоо ухаалаг утас цагнууд бол миний алхалтын хэмжээг хэмжиж байгаа. Та нэг өөрхөн утасны тий цагныхаа алхалтыг нэг хараад үзээрэй гэж биелмээр байна. Та 3000 алхсан байна уу? 1000 алхсан байна уу? 5000 байна уу? 7000 байна. Тэ? Тэгвэл 100000 хүртэл болгоод нэг үсттэй. Тэ? 3-аас 100000 руу, 3-аас 7000 руу тэ. Та хоёрхан буудлын төлөө таксиддаг тэ? Автобусанд суудаг бол турах гэж их мөнгө зарцуулж янз бүрийн дэглэм авч бүтээгдэхүүн худалдаж авч яснаас нэг зузаан өмд аваад алхачихъя л та тий. Дарахгүй сайхан алхачээ. Толгоос эргэг юм бодоод тий. Нөгөөтгөр би маань булчин маань ажиллаж байгаа бицэн сэлцэн маань ирчинж чинь би энерги шатааж байна. Энэ ч л тасгал хөдлөх шүү дээ. Тэгэхээр нэг амар тийм заавал фитнес яваад гантил өргөөд хин нэг зааварчилгаанд ор гээд махрах заавар шаардлага бол байхгүй шүү л гэж мэдээж явж болно. Энэ бол таны сонголт. Гэхдээ хүн дээр бич ойлгож байна. Дасгал хөдөлгөөн бол маш энгийн энэс эхэлдэг. Эхлээд таалхалтаа тоолчих. Тэ хэд байна? Тэрийгэ нэмэгдүүлээ. Тэгээд тэрнээсээ цаашлаад интервал үүсгэж өөр нэг тэ янз бүрийн бол аргууд байдаг л та. Гэхдээ тийм зайлшгүй фитнест очих зүйл бас биш шүү. Шатаар гарах, алхах, гэртээ йог хийх тэ янз бүрийн аргууд энгийнээр бид нар хийх боломжтой. Зүйл. Бид нар бол бас хөдөлгөөн хийх яалч дургу болсон хүмүүс байлаа шүү дээ. Машинтайгаа очлоо, гаражтаа очлоо, лифтээр дэшээ гарлаа, гэртээ ороо хөвтлээ. Ерөөсөө нэг 0 орох гэж алхаж байгаа тийм нэг ерөөсөө л ийм байдлаар шилжчихсэн. Тэгээ би нэг даалтаа нэг өвөө надаас өвлгөө авчихсан. Тэгээд жин хийв. Та таргалж үзсэн ч үгүй гэж. Дандаа алхдаг гэж байгаа байхгүй. Тэгээ би сая юунаас ийшээ ингээд алхаад ирлээ гингүүд надад аягүй гой санагдсан. Даалтай хүн тэгээ яваад хахад би ямар залхав юм бэ те. Би ч гэсэн хаяа ингээд нэг алхаж хэвстэй байна гэдэг зүйл надад бол төрсөн. Тэгэхээр манайхан яалтчгүй алхах энэ гүүх энэ зүйлүүд бол яалтчгүй ойрхон байна шүү дээ. Заавал фитнесийн заалан дээр очиод тэнд хүний сонголт лах л да. Тэнд мөнгө төлөөл тэгснээ очихгүйтай ял тэгэл хам мөнгө үржих оронд сайхан алхачаал ядаж фитнес рүүгээ алхачаал та тий ер нь тийм байдалтай л бай. За турах группүүд бас их байна гэж та түрүүн бас ярьсан. Тэгэхээр энэ турах группүүд бол яг одоо ажил нь жинхэнэ эд явж байгаа. Энэ дээр яг одоо тань шиг ч юм уу мэрэгжлийн хүмүүс орж ирээл одоо ийм зөвлөгөө өгдөг зүйл бол бараг л байхгүй бах та. Тэнд нэг нөхөр өөрөө ямар нэгэн байдлаар тэр бодис сэлж байгаа яасан, амьдрал нь ямар байсан, нойрны ямар байсан, стресс нь ямар байсан мэдэхгүй. Эсвэл ямар нэгэн өвчин байсан гүгэмж мэдэхгүйгээр өөрөө турцсан. Би ерөөсөө ийм байж байгаад ийм болчлоо гэж зураг харуулгууд хүмүүс вау яг яасан бэ, юу болсон бэ? Дурах кофе уусан уу? За юу детокс хэрэглэсэн үү ч юм уу. Ингээл асуултууд нь хурцдаг. Тэгэл тэн дээр ерөөсөө маркетингийн ажил явагдчихж байгаа. Тэгэхээр яг иймэрхүү байдлаар группүүд ер нь та судалж үзэхэд ер нь яг ямар харагдсан, энэ хүмүүсийг хараад та ер нь ямар зөвлөгөөг өгмөр санагддаг вэ? Тийш гүйж ороод хин нэгний бичсэн постыг хараад тэр хүн ямар нэгэн зүйлийг туршихал зүйлийг л өөр дээрээ бий болоод туршилтын өстө жинхэнэ туулал болчиход байгаа шүү дээ.
Тэгэхээр энэ тал дээр та тэр олон хүмүүст юу гэж зөвлөмөр? За яг энэ жин хасах гэдэг нэг фэйсбүүкээр хідэн тураах групп байдаг хайж маш олон ийм дагагчтай гишүүдтэй байд юм байна. За дотор нь гарч байгаа постууд бол их хвчлэн бүтээгдэхүүнүүд. За яг өөрийн чинь хэлснээр те нөгөө нэг миний сайн туршлагаар хуваалцж байгаа хөөх. Тэнгүү тэрэн дээр нь ингээд янз бүрийн постууд бичдэг ч юм уу те. Тэгээд миний зүгээс гэх юм бол яг мэрэгчлэн гэдэг үүднээсээ харах юм бол хоол зууч гэдэг талаас харах юм бол ямар нэг те хоол зүүн сургалт ч юм уу хүнээс зөвлөгөө аваасай л гэж хүсэж байгаа. Магадгүй тэнд бас нөгөө нэг хоол зүүчнэр бас дуу хоолойгоо их хүргэж чадахгүй байгаа нэг шалтгаан нь нөгөө хүн болгон харилцаа адилгүй. Тэднийг бол яг бүлэглэж болно. Тэ? Гэхдээ 20 хэдэн мянган ч юм уу 2-3 мянган үнийг нэг дор бүлэглэхгүй. Яг өвчний онцлогоор нь ч юм уу те. Шинж тэмдгээр ч юм уу. Янз бүрийн байдлаар арай жижиг бүлгүүдэд ингээ хуваагаад тэр зорилтод бүлэгт нь бол тухайн хоол зүүчнэр маань зөвлөгөөх боломж. Яг нийтэд гэдэгэнгүүд зөвлөгөө өгчөнгүүд таарахгүй хүн байгаад тэр хүн ямар нэг байдлаар эрүүл мэндийн эрсдэлд учруул яах вэ? Бид нар чинь эрүүл мэндийн чиглэлээр ажиллаж байгаа мэрэгчлэнүүд. Тэгэхээр тухайн хүнд урьдчилах эрсдлүүдийг мэдж байгаа бол тэрнээс урьдчилан сэргийлж байгаа. Тэ? Би ингээд зөвлөгөө өгсөн чинь энэ хүн яана? Ингэчгүй дээ. Тэгчгүй дээ. Тэ? Нөгөө өвчин бидний мдэггүйсэн суур асуун судалгаа ч юм уу те тэр хүний талаар мэдээлэл аваагүй гэж өгсөн зөвлөгөө маань тухайн таараагүй бол хэн хариуцлага нь би үлээх юм тэр үлээх юм. Гэхдээ нөгөө эмнэлгийн мэрэгчлэлтэн гэдгээрээ би бол хариуцлага үлээх гэдэг байгаа. Тэгэхээр нийтэд өгөхөөсөө илүү бүлэглээд өгч бол илүү ойлгомжтой. Илүү хүртээлтэй байх. Тэгэхээр тэрдгээр хүмүүст байгаа хүмүүст зориулж хэлэхэд бол ямар нэг байдлаар хоол зүүчтэй уулзах юм уу? Зөвлөгөө авах ч юм уу? Эсвэл бүлгийн сургалтад ч юм уу? Ядаж нэг удаа хамрагдаад жоохон ч гэсэн эрүүл мэндийн талаар ойлголттой болчоосай гэж үсэж байна. Нэг хэрвээ үнэхээр та сургалт нь хамрагдах боломжгүй бол альва нэг те хин нэгний одоо нэг чийг баримтлсан хоолны дэглэм зөвлөмжөөс илүү яг мэрэгжлийн хоол зүүчийн пэйж хуудас захим хувийн захимаар өгж байгаа мэдээллүүдээр жоохон танилцаж уншиж танилцчаад эсвэл магадгүй манай тий өнөөдрийн бидний подкаст ч юм уу өөр эрүүл мэндийн мэдээллийг баттай их сурвалжтай мэдээллийг үзчихэд тий тухайн дэглэмийг барих уугүй юу гэдгээ шийдвэл зүгээр юм болов гэж бол бодож байна. Ер нь мэдээлэл сайн байх тусмаа тэр хүн алдах уугүй юу гэдэг нь тэр хүний сонголт болоо явчихна. Тэгэхээр манайхан мэдээлэл муу учраас ер нь сонголт нь алдах сонголт руу илүү яваад байгаа шиг байна. Тийм учраас та бит хоёрын өнөөдөр сууж байгаа тийм ээ. За тэгэхээр тураах группүүдийн асуудал бол ийм байгаа. Одоо манай эхнэрийн хувьд гэсэн тураах хэдэн ч групптэй байгаа. Би бол тааш гоо тэгэхээр өнөөдрийн зөвлөгөөг бол манай эхнэр бол шимтээ үзэж байгаа бах. Ийм зочинтой ингээд ярилцаж байгаа гэсэн чинь хурдан дугаарыг чинь үзмээрэй л гэж ярьж илээ. За тэгээ мацаг барих талаар бас асуумаар байна. Одоо яг тэр мацгийн талаар гэхдээ хэр удаан судалсан хүмүүсийг бас үгүйсэхэд бас хэцүү юм байлээ яг ингээд хараад тахаар. Гэхдээ бас бид нар мацаг гэдэг зүйлийг барих боломжтой хүн, боломжгүй хүн гэдгийг бас илүү сайн яриул зүгээр ах гэж надад санагдсан. Яг л хоёулын өвчнөд хүмүүсийн хувьд бүх хүн таарахгүй л ахал та. Яг гоо мацаг бариад үр дүн өгсөн хүмүүс байгаа. Гэхдээ сүүлийн үед яг нэг хүмүүс нэг мацаг ч юм уу нэг ном уншаад ч юм уу эсвэл нэг хүний талаар илүү сайн тэр талаар судлаад тэндээ бүр яг хит их гүнзгий ордог болсон хүмүүс их байгаа даа л та. Тэгэхээр яг та бүхэн яг судалгаа шинжилгээнд дээр илүү ихээр ажиллаж байгаа хүмүүсийн хувьд бол яг мацаг гэдэг зүйл та бүхний хувьд бол хэр хол санагддаг вэ? Энэ талаас хүмүүс мэдээж та бүхнээс их зөвлөгөө авч байгаа хэл та. Та тэгэхээр энэ дээр яг юу гэж зөвлөгөө өгдөг вэ? За мацаг гэдэг бас яг нэг өөр хөтэй хоолтын бас нэг шинжилгээ ухаан яваад байгаа яг үгүйсгэж бас болохгүй байгаа. Тэгэхээр бид нар болохоор ер нь бол балансаа барьдаг. Аль нэгийг одоо дэглэмийг бол үгүйсэхгүй. Ер нь ганцхан мацаг гэлтгүй дэглэмдэр ер нь тэр дэглэмд хэрхэн биеэ бэлдэж орох вэ? Дэглэмээс хэрхэн гарах вэ? Нөө мацагт биеэ бэлдээд мацагт тайлах гэж ярьдаг тий. Тэр нүүнөө яг тухайн тэр мацгийг барих үе ер нь бол нэг компьютер унтраагаад хасааж байгаа юм шиг ребут ер нь бол би хийгдчихлээ юм л да. Гэхдээ нөгөө нэг компьютерыг унтраахаас өмнө маш олон файлууд нээлттэй байж байгаад унтраахад
Тэ? Тэр нөгөө процессор, тэр memory юу болох вүлээ? Тэ? Миний хийжсэн үйлдэлүүд системүүд зарим нь хадгалагдахгүй устгагддаг. Тэ? Компьютер өөрөө унтрах гэж маш уддаг. Асгаж ахаад апдейт ч юм уу тэ уддаг шүү дээ. Яг тэрнтэй адилхан хүний бие бас яг тэгж байгаа. Тэгэхээр ямарваа нэг дэглэм ялангуяа мацаг бол нөгөө нэг маш хүнд дэглэмийн нэг хэлбэр болж байгаа юм л та. Тэгэхээр мацагт орохын тулд өөрийнхөө биеийг багаар бэлдэх хэрэгтэй. Мацаг барьснаас илүү бэлдэх болон гарах нь өөрөө аягүй урт хугацаатай байдаг шүү дээ. Хамгийн багтаа 2-3 хоног тий. Хоолныхаа хэмжээ багасгана, найрлагыг өгөрчлөн тэгээ мацагт орж байгаа. Мацаг бариад дуусны дараа тэрнээс гарахад бас огцом юм идэх юм бол маш аюултай. Тэгэхээр мацаг тайлах өөрөө тийм бас ийм дүрм журамтай гэх юм уу? Дараалттай байждаг. Яг тэр дараалтаар зөв тайлж чадах юм бол тодорхой хэмжээнд тийм үү? Нөгөө нэг хугацаанд бол тий хийхэд бол би бол зүгээр л гэж боддог. Гэхдээ хамгийн миний одоо үйлчлүүлэгч нартаа өгдөг тий хүмүүст өгдөг зөвлөгөө бол та барьж болно. Мацаг эхлэх болон эхлэхийн өмнөх болон дараах үе хамгийн чухал үе байдаг шүү. Энэ үед та дэглэм алтгал юм бол мацаг бариад огт хэрэггүй. Анханасаа л тэгвэл хоолны тэнцвэртэй болоо идэж. Мацгаар та өөрөө ребут хийх гэж байгаа, шинжлэх гэж байгаа бол те эсээ шинжлэндээ гэж ярьдаг шүү дээ мацаг барьсан. Үнэхээр тэр үр дүнг хармаарлаа бол өмнөх дараах дэглэмийг л маш сайн барих хэрэгтэй. За энэ бол бас их чухал ойлголт байгаад байна. За турж байгаа хүмүүсийн хувьд бас гэртээ хоол хийгээд авч явах эсвэл гадуур хооллох ч гэдэг юм уу энэ зүйлүүд бас байгаад байдаг. Тэгэхээр гадуур их хоол иддэг хүмүүсээс их таргалдаг гэж бас их яриад байгаа л да. Тэгэхээр таны хувьд бол бас ер нь гадуур их хоол идэх нь илүү чухалчлагддаг эсвэл гэртээ хоолоо хийж авч яваад идэх ч юм уу энэ тал дээр ямар зөвлөгөө өгөх вэ? Мэдээж боломжтой бол гэрээсээ хоол аваа явах юм бол за эрүүл мэндийн хувьд ч тэр хоолны сонголтын хувьд би туртаа хоол идэж шүү дээ. За тэгээд эдийн засгийн хувьд ч тэр хэмнэлттэй ер нь давуу талууд маш их байгаа. Гадуур хоол гэхдээ гадуур хооллоод шууд тархална гэсэн үг. Хоолны сонголт, рестораны сонголт гэдэг юм тий. Гадуур хооллож болно. Гэхдээ нөгөө түгээмэл ресторануудаар байдаг хооллууд маань өөх тоснд их шаарсан байх, амтлагч их хэрэглэх тий. Боловсруулсан хүн сэргэлэх гэдэг ч юм уу. Давсны агуулмж өндөртэй байх. Эдгээр зүйлүүд ихээр агуулж дэрэг тогтмол хэрэглэснээр нөгөө нэг илүүдэл гэдэг зүйл маань үсээ тархалтыг бий болгоод байгаа. Тэгээ ялангуяа одоо бас нэмэлтээр хэлэх юм бол гадуур одоо хеликобактерийн тархалт маш өндөр байна. Тэр хеликобактер нэмэгдээд ирэхлээр хоол боловсруулах эргэтэн тогтолцоо маань жоохон буурдаг. Хотоодны үйл ажиллагаа нь буурдаг. Тэрнээс хамаарат бас тархалт бий болж байдаг. Магадгүй та гадуур хоолсон ч гэсэндээ арай зөв газараа зөв хоолоо сонгож идэж байгаа тохиолдолд бол бас нэг сонголт байж болно. Угаасаа л гадуур хоолглохлоор таргалдаг гэд идэхгүй хоол алгасжсэнаас зөв хоолоо сонгоо идсэн дээр эцтэй тий. Тэгээ таны бас яг илүү сошиал дээр зөвлөгөө өгдөг зүйлүүдээс харахад энэ асуултыг бол заавал асуух хэрэгтэй мөн гэж бодсон. Тэгээ жинхэнэ хасаг үнсэн 5 алхмыг талаар та бас их ярьдаг юм байлаа. Тэгвэл энэ талаар зөвлөгөө өгөөч. Тэгээ хоёулынх нь яриа баг энэ асуултаа баг дуусгах. За 5 алхам гэж байгаа. За нэгдүгээрт болохоор ус уугаач гэж зөвлөмөр байгаа юм. Дандаа чихэрлэг ч юм уу, кофе ч юм уу. Кофе жишээлбэл өөрөө та ингээ нэг аяг кофе уулаа гэж бодоход та тэндээс ерөөсөө 200 г уулаа гэж ерөөсөө л 80 г л ч юм уу 100 г л ус шингэнийг авч байгаа. Үлдсэн шингэн нь болохоор кофе маань өөрөө бөөрийн үйл ажиллагааг дэмжиж шээс өөх процесс явагддаг. Тэгэхээр тэрнээсээ илүү их шингэнийг алддаг гэдэг. Чихэрлэг ундаанууд маань болохоор өөрөө усыг өөртөө татчихдаг. Тэгэхээр нэгдүгээр алхам бол ерөөсөө ус уугаач. Гэтэ одоо хүүтний үйл ажиллагаа болохоор халуун бүлээн юм уугаарай гэж зөвлөмөр байна. Хүүтийн бич уугаарай. За хоёрдугаар алхам бол зайжлах. Хоол боловсруулах, хоол идэхээс хамгийн ихний процессыг бид нар амандаа хийгээд зайжлах. Зарлаад цаашаа ходоодонд очиод ходоодонд задраад нухаш болоод нарийн гэц руу яваад шимт төцөд шимэгдэж байгаа. Тэгэхээр бид нар шүүдээр механик задралыг хийж байгаа байхгүй. Одоо махны машинаар ярих юм бол тий. Тэнгүүд дутуу зайжилснаас болоод ходоод нь маш их ачаал учирдаг. Ходоод нөгөөтгөө бүрэн шингээх гэж маш их хугацааг зарцуулаад тэгээд нөгөө ходоодыг гимтэж. Тэгэхээр
Нэгдүгээрт удаан зайжлаач гэж хүсмээр хоолой тухтай идэж. Тэ. Тэгснээрээ бас нөгөө төр хурдан идэх юм бол бид нарны хоолой идчихэд ингэсэн шиг санагдаад тэр бүлж бүрч санагдаад хэтрүүлж идсэн. Удаан идэхлээр нөгөө ходоод болон тархим нь өөрөө хооронд хамааралтай байж байгаа болохоор хоол орж ирж шүү, зааж болж шүү гэдэг мэдээллийг байнга өгч өгдөг болохоор удаан идэх юм бол хэтрүүл идэхээс зайлсхийв. Тэгэхээр бас жингээ бууруулахад нөлөөлнө. За хоёрдугаарт унтаж амрах. Маш сайн унтах хэрэгтэй. Унтах тусам хүний яг шүн унтчихад хүний өөх шатдаг. Унтчихад шүн ургийн буюу булчингийн нийлэгжилт явагдчихдаг. Яг нойр авч явах үед. Тэгэхээр хэдий ч нэ та сайн ус хангалттай байгаад сайн унтанд төдөж чинь өөхийг бас шатах боломжтой. Стресснээс бас салж чадчихээн. Стресс мань өөрөө бас тархалтын бас нэг их үүсвэр гэж ярьж байна. За дөрөвдүгээрт нь болохоор их бага хэмжээгээр идэвхтэй хөдөлгөөн хийгээч гэж хэлмээр. Дасгал хөдөлгөөн. Гэтэ энгийн хөдөлгөөн бидний өдөр тутмын одоо гэрийн ажил гэдэг ч юм уу те ингээд ойр зургийн алхалт бол энд орохгүй. Идэвхтэй хөдөлгөөн гэж. Жохон алхаад ирлээ хөл буур заагаад ч юм уу нэг тэгдэг шүү дээ те. Нэг тиймэрхүү идэвхтэй алхалт хийгээч. Өөрийнхөө алхалтын хэмжээг хараач гэж хэлмээр байна. За тэгээд тавтах нь болохоор битгий яар. Тэ? Та хүссэн үр дүндээ хүрч чадна. Өөртөө итгэлтэй бай. Гэхдээ таны сонголт бол та эрүүлэр жингээ асах юм уу? Өөрийгөө хордуулад амь насаа эрсдэлд оруулаад жингээ асах энэ бол таны сонголт. Тэгэхээр мэдээж би амьдралынхаа чанарыг дээшлүүлээд тэ гоё сайхан биетэй болоод жаргалтай байхын тулд битгий яараарэ. Та зөв системтэй явчихдаг юм бол үр дүндээ хүрч чаднаа л гэж хэлмээр. За тэгээд төгсгөлд нь дахиад нэг асуулт асуумаар санагдчихлаа. Одоо хүмүүс өнөөдрийн дугаарыг үзээд жин хасах хоолт гингүүд хүнс бас асуумаар санагдаж байгаа бах. Тэгвэл та ерөөдөө жингээ хасж байгаа хүмүүс ерөөдөө одоо юу хүнснүүдээс бүлгэлдэг шүү дээ. Тэр шиг одоо яг энэ бүлэг хүнсээс иймэрхүү хүнсүүдийг илүү хэрэглээд байх юм бол жингээ хасах үед чинь илүү туслах баха гэдэг хүнсүүдийг таас хэлж өгөөч. Юуны тулд бид нараас өнөөдөр хоол зүйчтэй сууж байгаа юм. Тэр хүнсийг ер нь бол 6 бүлэгт хуваадаг. За өөр тариа махан бүтээгдэхүүн, хүнсний ногоо, жимсгэн, сүүсгэн бүтээгдэхүүн, өөх тос гэх. За тэгээ нэг бүлгээр нь хэлээ явчих те. За өөр тарианы хувьд гэх юм бол цэвэршүүлсэн гэхээсээ илүү цэвэршүүлээгүй бүхэл бүрийн бүтээгдэхүүнүүдийг илүү хэрэглэх юм бол бид нар бензин солилцоо хоо шингээх процессор энерги зарцуулах нэгдүгээр боломжтой байх нь, гөрүүлзэх хөдөлгөөн маань сайжрах нь, энерги авах боломжтой байх нь. Тэгэхээр аль болох хүүхд тараа, уралж мудаа, хүч удаа, кино гэд янз бүрийн төрөл бодлын будаанууд гурлууд байдаг тэрийг хэрэглэх. За махан бүтээгдэхүүний хувьд бол боловсруулсан махнаас илүү тураг мах буюу улаан мах, хар махыг илүү хэрэглүүл зүгээр өөх тос багтай. Тэ? Яг бол хичнээн хар мах байсан ч дотор өөх тос авахулж байгаа шүү дээ. Тэгэхээр угаасаа тэрнгээрээ та өөх тос авах боломжтой болохоор арай илүү улаан хар махыг сонгооч гэж зөвлөмөр байна. За хүнсний ногооны хувьд болохоор аль болох олон өнгийн тэ ногоонууд хэрэглэх. За тэр дундаа гүн ногооноос олон төрлийн хүнсний ногоонууд хэрэглэх юм бол та өөрт шаардлагатай амин дэмэр зүйцүүдтэй бол хангалттай бол авах боломжтой. За Монгол хүний одоо зөвлөм хэмжээгээр бол өдөрт 308 г хүнсний ногоо хэрэглээч гэсэн зөвлөмж байдаг. Тэгэхээр та ямар ч хоолн дээрээ үргэлж хажууд нэг салат ч юм уу тий жигэнсэн ногоо ч юм уу тавьсан байвал зүгээр шүү гэж хэлмээр байна. За жимсгний хувьд болохоор арай жоохон чихэрлэг багтай. Тэ сахар багтай жимс сонгол зүгээр юм болов. Тэ ногоо алим, банан, тэ. За усан үзэм энтер маань бол жүрж энтер маань бол жоохон сахар өндөртэй байх гэдэг. Тэгэхээр яг мэдээ жимсээ эргэлж болно. Гэхдээ сахар өндөртэйгөө орой битгий эргэлээрээ өдөр юм өглөөний цан дээр эргэлэхэд болно. Орой бол хэрэглээд бол тийм яах. Яад гэвэл цусндаа сахарын хэмжээ нэмэгдэн гэдэг зүйлүүд байгаа. За сүүсгэн бүтээгдэхүүний хувьд болохоор Монгол хүн өдөрт 1-2 аягыг бол уух хэрэгтэй байгаа. Тэгэхээр нэг аяг сүү нэг аяг таарах ч юм уу тий. Таргаараа дамжуулаад нөгөө ашигтай бактериа дэмжих ч юм. Тийм. Хэрвээ та үнэхээр турхаар ингээд зорж бол магадгүй тослог багтай сүү ч юм уу. Ургамлын гаралтай сүүнүүд
тийг бас хэрэглэх боломжтой. Ямар ч байсан сүг бол 1-2 хаяг хэрэглэхийг зөвлөж байна. За өөх тосны хувьд бол яг өөхтөө мах тий гэхээсээ илүү яг ургамлын гаралтай тосоо хэрэглэнэ. Гэхдээ үүндээ манайха одоо түгмэл extra virgin oil гэдэг ч юм уу тий olive oil гэдэг. Olive oil-ыг аюу хэрэглэдэг шүү дээ. Хэрвээ тийм бол extra virgin гэдэг буюу ханаагүй тосны хүчил маш ихээр агуулж байгаа оливын тосоо яг зөвхөн салаатан дээр шууд хэрэглээрэй. Дулааны боловсруулалтанд оруулахгүйгээр хайрлын тавган дээр хийгээд тэ. Тэгэхээр нөө яг зорьсон нөө хүсэж байгаа би тосоо авч чадхгүйгээр тэр маань бүтц маань өөрчлөгдөж байгаа учраас яг салаатан дээрээ тусаагаад ч юм уу тэ. Холиод хэрэглэх юм бол яг та сайн тусаа яг шууд авах боломжтой. За өнөөдөр бид хоёр бол маш чухал сэдвийн талаар ярилцлаа. Тэгээд мэдээж энэ дугаар танд хүрэхийн тулд эрүүл мэндийг дэмжин ажиллагч одоо спонсорын тусламжтайгаар танд хүрж байгаа. Тэгэхээр өнөөдрийн одоо спонсорын бэлэг бол за дууруу булгуур будаа гэж та сонсч ирсэн баг. Тэгэхээр энэ цусндах сахар хэмжээг өндөрсөх индекс нь харьцангуй бага учраас бид нөгөө тураах дэглэм гэж яриад байгаа шүү дээ. Энэ хүмүүсийн хувьд бол хэрэглэл ус зүгээр санагдаад байгаа. Тэгээ ялангуяа бид нар шиг их завгүй хүн та бол одоо их олон гадуур явж завгүй байдаг бах. Тэгээ багшилж байгаа хүний хувьд бол их завгүй байгаа. Залуу хүмүүс угаасаа их завгүй хоолунд идэхэж мартай явждаг. Тэгвэл энийг ерөөхдөө энэ болохоор бэлэн хоол, эрүүл бэлэн хоол гэж бол явж байгаа. Тэгэхээр та энийг бас сонирхоод судлаад үзээрэй. Энийг бол та одоо хоёлаа өглөөний цайн дээр ч юм уу та хэрэглээд бол их амархан. Энийг дотор нь ботолж агаад энэ дээрээс нэг 30% онгойлгож жагаад тэгээ пэчэнд нэг 2 минут халаагаад таны ерөөсөө хоол бэлэн болчихж байгаа. Дотроо болохоор энэ маш олон одоо найрлагуудтай нийт дотроо 6 төрлийн ийм одоо зүйл байж байгаа. Тэгэхээр эрүүл мэндэд анхаарж байгаа хүмүүс бол ялангуяа дууруу булгур будааг бас хэрэглэж үйл зүгээр юм байлээ. Тэгээд энэ болохоор CU-гийн одоо бүх салбарууд болон Care4-ын бүх салбаруудаар бас худалдаалагдж байгаа юм байлээ шүү. Тэгээд танд бас гарын бэлэг болгож өгье. За баярлалаа. Би яг өдрийн хоолой бэлдэж авч яваа гэсэн. Очоод халаагаад өдрийн хоолой болгоод эднээ баярлалаа. Ямар сайхан юм. За тэгээд дараагийн ивент гэж бол энэ дандаа эрүүл тим мэндийн хүнсүүд байж байгаа. Тэгэхээр энэ болохоор манай үндэсний үйлдвэрлэгч одоо амар өглөөний уламжлалт унд байж байгаа. Яг өглөө гэдгээр нь илүү хүмүүст хэлжүүл зүгээр санагдсан. Тэгээ би бол өглөө хойлохын дугаар ихт бичигдэж байгаа учраас өглөө надад нэг юм идмээргүй санагддаг ч юм уу эсвэл амжихгүй хүмүүс их байгаад байдаг. Тэгэхээр би бол нэг 100-аас 200 мл халуун ус хийж байгаа. Дээрээс нь дотроо бол нэг 5-6 ширхэг байж байгаа. Энэ болохоор нэг нь ээзгийтэй нэг нь 10-аатай гэдэг хоёр төрөл байгаа. Энийг задлаад дотор нь хийгээд сэгсэрж агаад төвжирлэлт ингээд одоо нэг одоо хэрэгцээтэй зүйлээ сонсооч эсвэл манай подкастыг сонсон гоо энийгээс ихсрээд уугаад явхад бол тэр хүний хувьд бол өглөөний аягүй гоо эслэгээ авчиж байгаа энэ зүйл болж байгаа. Тэгээд ялангуяа дэглэм барьж байгаа хүмүүсийн хувьд бол нөгөө нэг бид нар чи өдөр 5 удаа хооллох хэрэгтэй гэж яриад байгаа шүү дээ. Тэнгүүд нөгөө ихүүд бол багуудын үед чинь бид нар нэг юм идэхгүй байгаад ирэхээр чинь илүү өсөг процесс явагдаад тэгээд нэг дор хидээд байгаа процессыг бол багасах юм байна гэж би ойлгосон. Тэгээд энэ дээр би өглөөний цайндаа хэрэглэж байгаа ихүүд багууд дээр жисэн хэрэглэж байгаа маш их ажилдаа төвлөрсөн үе завгүй үедээ хинт ч нэг 150-200 мл халуус олдсон шүү дээ. Тэн дээрээ зүгээр задлж хийгээл хутгаад уучхад бол ерөөсөө яг тэр үед бол үсэх мэдрэмж бол маш гоё тарагдж байгаа. Тэгээд эслэгээр баялаг учраас гидсний одоо гөрөлцөх хөдөлгөөнийг дэмжих гээд маш олон зүйл байгаа. Та гэсэн энийг хэрэгжилж үзээрэй. Тэгээд хүмүүс ч гэсэн хэрвээ авуулсан юугийн бүх салбар дээр бас байгаа юм байлээ шүү. За баярлалаа. Амар брендийг мэднэ. Хэрэгэлдгээ. Их амархан үнэхээр амар байдаг. Хэрэглэхэд шууд найруулаад дуучдаг. За тэгээд түрүүн нөгөө оёлоо нөгөө ярилцлаганд дуурчжээ. Нөгөө гөрөлцөх хөдөлгөөн амин дэмэр зүйд те. Юмнууд байдуулахаар би бол ер нь бол ээзгээтэйг нь бол хэрэглэх. Ээзгээтэй нь айгүй гоё юм байлээ бас. Тэгэхээр таажсан бас хэрэглэгч юм байна. Тэгэхээр хүмүүс бол хоол зүүч хүн өөрөө бас хүнсээ мэдээж маш сайн сонгож хэрэглэж байгаа. Тэр дотор нь сонголтонд байна гэдэг бол мэдээж ямар эрүүл сонголт вэ гэдгийг л ойлгож авч байгаа. За тэгээ бид хоёрын өнөөдрийн цангааг тайлсан ус болохоор Vitafit компани Pearl in the Tag гэдэг ус байж байгаа. Тэгээ энэ болохоор тайгаан сувд гэдэг нэртэй ус. Булган аймгийн Хангал гэдэг одоо сум байдаг. Тэрний хангаа нурууны маш гоё эрдсүүдийг одоо агуулсан тэр одоо усыг бол одоо савлж авчирж байгаа байгалийн одоо амьд эрдэс ус гэж үзэж байгаа юм билэ. Тэгээд энэ болохоор
одоо хятад улсад дэлхийн одоо хамгийн усаар алдартай нийт одоо 60 гаруй орн хоорондоо ийм экспо зохион байгуулагдсан байна. Тэгээд энэ дээрээс мөнгөн медалийг авчирсан ийм гайхалтай ус бидний өнөөдрийн цангааг тайллаа. Тэгээд бид нар дотны дэлгүүр дээр очиод яг энэ усыг хайгаад уухад бол дэлхийд одоо үнэлэгдсэн мөнгөн медалтай усыг бид нар хэрэглэж байгаа. Тэгээд ягаан нь болохоор pH 7 тэнцвэртэй ус байж байгаа. Тэгээд цэнхэр нь болохоор таны өнөөдөр цангааг тайлсан ус болохоор pH нь одоо нэг юм бөмбөлөгтэй учраас танд илүү нэг тийм сэргийх мэдрэмжийг өгч байгаа байна. Тэгээд би бол хоол эзний нэг дараахан за эсвэл нэг хаяа сэргийх үед болохоор бөмбөлөгтэйг нь хэрэглээ. За бусад үед болохоор энэ ягаан савлгадыг нь хэрэглэж байгаа. Тэгээд ийм одоо бас эрүүл мэндийн ийм гоё ус байгаа гэдгийг бас өнөөдөр сонсож байгаа хүмүүстээ хэлэхэд таатай байна. Тэгээд зочиндоо ямарсан маш их талархлаа. Манай зочин хоол зүйч маань болохоор би бас мэдээллийн яг манай YouTube хуудас дээр зочинтой холбогдох одоо пэйж хуудас юм уу Facebook нь бол заавал тавьчихж байгаа. Тийшээ ороо та бүхэн одоо холбогдоорой. Тэгээ мэдээж мэрэгжлийн хоол зүйч учраас тодорхой хэмжээний та бүхэнд сошиал дээр мэдээллүүдийг бас тэн дээр өгж байгаа. Тэгээ бас их гоё сургалтуудыг бас явуулдаг юм байлаа. Тэгээд байгууллага ч юм уу эсвэл өнөөдөр манай дугаарыг үзэж байгаа та бас ямар нэгэн байдлаар одоо хамтарч ажиллах ч юм уу. За ямар нэгэн сургалтыг бол та ордог байгууллагуудаар байгууллагуудаар орно. Ямар ч сошиал дээр болохоор их гоё сургалт бол явж байгаа юм байлээ. Тэгээд тэр сургалтуудын та бүхэн яг ороод тийшээ ингээ холбогдоод үзээрэй. Тэгээд өнөөдөр магадгүй бид хоёр хоорондоо ярьж амжаагүй таны асуугаасаа гэсэн зүйлүүдийг сошиал сувг руу холбогдоод дагаад үнэтэй зөвлөгөөнүүдийн та бас хараад та бүхэн хараад яваарай гэдгийг хэлэх байна. Тэгээд таны цаашдаа ажилд бол өндрөөс өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. Чамд ч гэсэн амжилт хүсье. За тэгээд нийт сонсож байгаа үзэгч эдээ бас та эдэд багчсан тий жин хасах ямар процесс биенд явагддیں۔ За ер нь эрүүл хоолт гэдэг нь өөрөө юу байдیں гэдэг талаар багчсан ойлголтыг бас авсан байх гэж найдаж байна. Бас хүрхийг хичээлээ. Тэгээд тэмдэглэлтэй орсонд маш их баярлалаа. За баярлалаа. Миний хувьд гэсэн маш үн цэнтэй мэдээллүүдийг олж авдаг. Тэгээ өнөөдөр манай өнөө подкастын 34 дахь дугаар маш гоё амжилттай мэдээлэлээр та бүхэнд хүргээд дууслаа. Тэгээ мэдээж та бүхэн яхаа мэдж байгаа. Манай багийн гишүүн болохын тулд subscribe дарна. Тэгээд мэдээж лайк дарна, комент бичнэ. Энэ бүхэн манай багийнхны цаашаага танд дараагийн зөвлөгөөг илүү ич хүчтэй урамтай өгөх энэ одоо та бүхний дэмжлэг бол ерөөсөө энэ байж байгаа. Тэгэхээр бид бүхний дугаар бас Didish TV-гийн social суваг дээр бас давхар тавигдаад явж байгаа. Энэ бол мэдээж одоо social юм уу эсвэл ямар нэгэн байдлаар интернет сүлжээ байхгүй энэ хүмүүст бол эрүүл мэндийн боловсролыг ерөөсөө гэрт нь хүргэж байгаа энэ зүйл бол манай багийнхан хийж байгаа шүү. Тэгээд бүгдээрээ дараагийн чухал зөвлөгөөгөөр ирэн уулзлаа баяртай. Тэгээд удахгүй шинэ жил болох чинь шинэ жилээр плажинда багтахын тулд та яах ёстойгоо ойлгосон бах. Магадгүй 100 үзэж байгаа л дээлэндээ багтахын тулд яах ёстойгоо энэ дугаараас олж авсан бах. Тэгээд бүгдээрэнд нь амжилт хүсье баяртай.